За сайн байцгаана уу монголчуудаа шинэ оны мэнд хүргье бүгдэнд нь. За бидний хэдэн либертар залуус буюу одоо энэ хасар бэлгүүнээ оргил гурван маань бол одоо нэг хэсэг та бүхэндээ хүргэжсэн одоо энэ Right News одоо подкаст маань одоо бас шинээр үргэлжилж та бүхэндээ ингээд хүргээр болж байна. Одоо миний бие оо гэвэл одоо модератор маягаар ингэж явж энэ хоёр залууг яриулах нэ. За баярлалаа гэдэг шиг тийм. Өөрөө ярина шүү. Тий, ярина. За тэгээд ямар ч тач одоо манай монголчууд бол бас мэдээллийн ертөнцид бол бас маш их гүнзгий орж мэдээ сонирхдаг болжээ. Би товчхондоо бол зүгээр яг хуу бидний энэ одоо подкастын зорилго бол анханасаа одоо энэ баруун жигүүрийн тийм ээ либертар одоо энэ дэлхийд дахинд болж байгаа мэдээллийг баруун жигүүрийн либертар үзлээс бол одоо шүүмжилж санаа бодлоо хэлэх, үзэл бодлоо хуваалцах иймэрхүү байдалтай явж ирсэн. Бас энэ байдлаараа үргэлжлэе гэж та бүхэнд онцлмоор байна. За ямар ч юм тэгээд нэг 5 6 7 сэдв бол байгаа. Тэгээд одоо монголчууд бол сүүлийн хэдэн хоног бол энэ Венесуэлээр бол амьсгалж байна. Мадуро бол одоо эх орноос нь уулгалаад аваа явуулчлаа гэх юм тийм ээ. Тэгэхэр нүдний шил зөвлөж байгаа сүрдэн барилуулад одоо өөр улсыг авчлаа гэж зарим нэг нь бол одоо дэмжсэн хэсэгч байна, дэмжээгүй хэсэгч байна. Тэгэхээр ямар ч одоо энэ өнгөрсөн дөнгөж шинэ он гараад 1 сарын 3-нд бас энэ одоо Николас Мадурог баривчилсан энэ үйл явдлаар хэдүүл эхлүүл яасан тийм ээ. Тэгээд одоо энэ үйл явдал яг юунаас болов үндсэн шалтгаан юу вэ? Одоо манай монголчуудын яриад байгаагаар бас хоёр хуваагдаад байгаа шалтгааных нь очгийг нь юу вэ? Хэдүүл энэ талаар нэг ярилцвал яасан юм. За тэгээ. Гэхдээ ярилцвал яасан ч яах вэ? Ер нь бэлдсэн байгаа л та. Тэгээ ер нь яг нөгөө бид нар ингээд одоо подкаст дээр тастампа тавьчихсан тийм. Тэгэхээр угсаа доор нь description байгаа. Тэгэхээр ямар сэдвээс одоо сонсомоор байгаа гэдэг хүмүүс ингээ гүйлгээ өөрсдөө ингээ сонирхсан сэдв байдаг шүү дээ. Заавал бидний яриг дуустан сонсоод байгаас бас аль байдаг ч юм уу тийм ээ. Баггүй ч шиг дээ. За. За ихний мэдээ. За түрүү манай Оги хэллээ Венесуэлээр амьсгалж байна гэдэг. За би болохоор одоо дэлхийн одоо мэдээ одоо битгдэг Монголын сувг болгон энэ Мадуро баримтлагцсан яасан хийсэн бүгдийг ингээ ярьсан учраас илүү өчигдрийн одоо шинэ мэдээ ярих гэж бодож байна. Делси Родригес гэдэг юу Венесуэлийн дэд ерөнхийлөгч байсан хүүхэн нөгөө төр ерөнхийлөгчөөр тангараа өргөлөө. Энэ мэдээнээс эхлэе гэж бодлоо. За. Тийм. Яг одоо энэ Делси Родригес ягаад төр ерөнхийлөгч болов гэж. Энэ хүүхэн бол ерөөсөө Венесуэлийн улс төрийн establishment гэж байдаг бол энэний охин тэнгэр гэх юм уу. Өөр элит гаралтай байсан тийм социалист элит баггүй юу. Аав ээж нь аюул том социалистууд байсан. Ялангуяа аав нь социалист лиг гэж үүсгэн байгуулад ингэж явж исэн. Тэгээд бүр ингээд энэ үйл хэргийнхээ төлөө явж байгаа гэх юм уу ам өргөцсөн. Одоо юугаад зодоор юугаа энэ тэрэ даагаагүй. Одоо Венесуэлийн цагдаагийн газарт баригдаад хүн хулгайсан хэрэгтэй баригдаад тэгээд тэр зодоор энэ тэрэ даагаагүй гэсэн баггүй. Энэ ч гэсэн одоо энэ Делси Родригес болон өөрийнх нь ах Хорхе Родригес гээд энэ хоёрын улс төрийн замыг нь ер нь шийдэж өгсөн. Ээж нь ч гэсэн тэгсэн байлээ. За та хоёр аавынхаа хөшөөг авъя шүү. Улам сайн мандна, нашиг гэрэлтэн шүү. Ухаан нь тиймэрхүү юм ярьж улс төрлөөр тонхог маягийн амлалт нь харин тийм амар мотивац хангалж шүү. Тийм. Ээж нь бас их хинээтэй нөхөр байсан. Тийм. Тэгээд Делси Родригесийг сонгосон шалтгаан бол ойлгомжтой. Энэ нөгөө Нобелийн шагналтай нөхөр биш нөгөө Венесуэлийн тэр хүүхэн одоо сөрөг хүчний ганц лидер гэдэг байгаа. Мария Корина Мачадо гэдэг. Тэр хүүхнийг яагаад сонгоогүй юм бэ? Одоо энэ Америкийнхаа. Яагаад энэ хүүхэнтэй одоо энэ дэд ерөнхийлөгчтэйгээ уулзаа болоод явъя гэж шийдсэн бэ гэхээр ерөөсөө Венесуэлийн эрх мэдэл энэ улс төрийн establishment байгаа учраас тэр Нобелийн шагналтай тэр гадна байгаа оппозишны хүүхнийг оруулаад ирчих юм бол иргэний дайн руу аюултай гэдэг. Эмх замраагүй байдлаар хаус руу шууд оруулах магадaltaй учраас энэ нөгөө нэг улс төрийн хүрээн дотрын шийдийгээд ингэж явсан юм байна лээ. Энэ Делси Родригес бол ерөөсөө энэ багаасаа улс төрийн активизм хийгээд эхэлсэн. Одоо энэ оюутан цагаасаа. Тэгэл ингээд улс төрийн гишгүүр болгоноор ингээд дээшээ явцсан. Энэ нөхөр чинь бас их өөрийн байр суурьтай гэх юм уу? Үгэнд ордоггүй гэх юм бас овоога Уго Чавес шүү дээ. Уго Чавестэй асуудалтай байсан. Уго Чавесын үгнээс ингээд зүрдэг те олонний нүдэн дээр хэрэлдэж уралцдаг. Бас их характертай байсан гэдэг. Ах нь одоо өөрийнх нь төрсөн ах нь бүр илүү ер нь бол өөрийнх нь өөрөөс нь одоо артлын тэр нэг юу puppet leader энэ гэдэг шүү дээ. Стring одоо нэг араас нэг удирдаад байдаг.
нөхрийч одоо монголоор юу гэдэг вүлээ. Тийм. Хорхе Родригес нь бас ингээд хараваагасаа улс төрийн тэрэг явцсан psychiatrist буюу сэтгэл зүйч мэрэгжилтэй ингэж явж байгаад энэ Мадурог ч ингэсэн юм байна. 25 онд ер нь за Мадурог ингээд exile одоо юу гэх цөллөг рүү явуулчаа. Оронд нь дүүгээ ингээ ерөнхийлөгч болгоо удирдахч болоод ингээ явуулчих гэсэн тохироог энэ Америкт өөр нь хийж исэн юм байна. Тэгсэн чинь нөгөө Мадурон үгэнд нь орохгүй би юу цөллөгт явж идэв ингэж тэнэгтэж байгаа гэх юм уу. Томорч байгаа тэгээд ялтчихгүй сая харигдаад явсан тийм. Уго Чавестэй буудалцдаг байсан гэр наач бүр тэр establishment-ийн нэр хүндтэй амар дархлагдсан тийм хүн юм шүү дээ. Тийм шүү дээ. Одоо нөгөө нэг аргал дархлагдсан хулгайч идэв. Ер нь бол Мадуро зарж байгаа болохоос социалистууд бол Венесуэлийг хяналтандаа байлгаж байгаа хэвээр л. Хэвээр байгаа. Мадуро зүгээр л хатны толгой. Ер нь урд нь тэр хэдэн жилийн өмнө 16 илүү 7 онд ч илүү нэг Венесуэлд чинь бас амар том бослого болоод ингээд иргэний дайн шахвын болоод одоо энэ Мадурогийн засгийн газрын чинь буу муу хэрэглээ баган хүмүүс халаадсан шүү дээ. Тэгээд нэг Хуан Гайдо гэдэг тэр чинь бас Нобелийн эдийн засгийн Нобелийн хитээний шагналчлаа нэр дэвшээд тах шиг байсан. Тэр чинь бас социалист таахгүй. Тэгээд Венесуэлчүүд босч ийн гэл манай монголын метр амираад их чөлөө мөлөөгөл яг ингээ ярингуут төштэй. Наад чи ингээл хоорондоо муудалцсан болохоос наад Венесуэлчүүд тэр үед монголчууд гэж хэлсэн. Венесуэлчүүд одоо тухайн орлоо гэл те. Социализмын хэсэг яг ясамд нөгөө хэд нь бас нэг социалистыг дэмжижсэн л энэ чинь жинхэнэ социализм биш. Мадуро муугүй учраас социализмыг бүтлгүүтүүлчихлээ гэсэн яг тийм л одоо юу гэдэг хандлагаар л Мадуро гэсэн үзэж байгаа. Одоо Венесуэл ингээд одоо Мадуро зайллаа тэгээ яах нь их нүг ингээ харангууд нэг тийм социализмыг эсэргүүцсэн биш Мадурог диктатор гэдэг үгнээс нь эсэргүүцсэн тийм л юм байна. Тэгээ одоо энэ сошиалч одоо хоёр хуваагдчихэд яваад байгаа шүү дээ. Одоо ер нь эсрэгээр либертарчууд биднээс ч одоо Трампыг шүүмжлээд одоо илүү зүүнний маягтай одоо үзэл баримталтай хүмүүс чинь эсрэгээр Трампыг дэмжиж. Дээрээс нь одоо энэ чинь Трампыг дэмжиж байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд слава либералууд. Тийм. Тэгээд тэр нэг Уго Чавесийн үе мууийг холбоол нэг юм одоо яриад байгаа шүү дээ тий. Одоо тэрнээс хойш л одоо баг Венесуэл тэрнээс өмнө бол мандан бадарч ирсэн ч гэдэг юм уу. Тэрнээс хойш яаж ирсэн гэдэг. Одоо энэ ялгааг нь бас нэг хэдүүлээ гаргахгүй бол тийм ээ. Билгүүнээ ярих уу? За тэрийг та ярьсан юм шүү. За яг ер нь чи ярьдаг би ингээд туслан жишээлбэл за байж би таарыг хэний ярихын шийдгийг ялдамт нэг юм надад яриад тэр нэг одоо халтар царайд мөрөд гэд байгаа шүү дээ. Бид нар хүүхд тогт үзчихсэн ухаараа. Дахиад нэг давтаад үзлээ одоо тэр баг чи ядуу байсан гис үсэд халтар царайдаас өөр мүждэггүй тэгжил цаг явдаг гэж. Тэгээ би зүгээр боддгийн хүмүүс яг бичээд тань л да би нэг хүмүүсийг буруутгаж байгаа юм биш. Тэгээ би тэр кинонд дөрөс нэг тийм гоё юм болж харж байгаагүй. Цөөхөн баян те тэгэл тэр нэг юу лээ нэг замура аваад юм гэлээ баян ядуугийн ялгаа их те Канделяри ганц өнгөтөнс манай Хорацо Гонзалес байлаа штэ тэгэхээр яг энэ нь бол одоо яг манай Мис Монголын пэйж нэг бас ялгааг нь бичсэн яг юу одоо ингээд хүмүүсийн зүгээр ингээд анзаараад байхад та чинь Венесуэл нэг амар гоё капиталист те амар гоё ингээд уус ээжсэн чинь Чавес гарч ирдөө ерөөсөө социализм хэрэгжүүлээ баллаа энэ төр гэж яриад тах шиг байна. Венесуэл тийм их гоё ус байсан бол байхгүй. Яг нь Венесуэл газрын тосны нөөцөөрөө одоо 303 тэрбум баррел ч гинөө. Дэлхийд Сауди Арабиас илүү их газрын тосны нөөцтэй услагдж байгаа байхгүй. Тийм батлагдсан. Харин тэгээд яг зүгээр ер нь уул уурхай эдийн засгт хуралдаг орнууд ч хэцүү шүү дээ. Зовлонтой. Зүгээр яг тэр чиний ярьж байгаад халтар царайтай чи ингээд дүгнээ та ярихад бол би бол ингээд хүүхдтэй анх удаагад ингээд хаус штэ. Айгуу гоё юм пентхаустай гадаа бассейн байдаг гэдэг хамгийн анх тэр халтар царайд гэдэг киноноос харж ирсэн заа. Тэг яг тэр чинь ингээ айгуу хансагтай нэг хэсэг хүмүүсийн амьдрал. Гэтэ яг тэндээс харахад одоо энэ хүмүүс чинь ингээ сошиал дээр Венесуэл ямар гоё байсан халтар царайтай сар мар гэдэг. Тэр чинь яг тэр киног ингээ харах юм бол нэг хэсэг нь амар баян, нөгөө хэсэг нь бүр амар гуйрнж. Баян ядуугийн ялгаа зааг бүр хитрхи их болсон тийм юм л харуулсан. Бас үдэл санааны хувьд жоохон социалист маркетинг кино шүү дээ. Тэрнийг ерөөсө манайхан авч хэлцэхгүй байх шүү. Тийм энэ нөө Чилийн өмнөх одоо Чавесийн өмнөх Венесуэл улсын талаар хэдүүлээ ярилцъя те одоо сэдврөөгөө өсрөө одоо гэхэд гэвэл ерөөсөө энэ 1958 онд нөө эдгэр чин диктатороо улс төрийн намууд нь нийлж хагаад унагсан тэгээ ардчилсан юу засаг руу шилжсэн.
парламентын арчил руу. Энэ 1958 оноос хойш Чилийн улс төрийг ерөөсө хоёр намар ээлжлэн барьж ирсэн одоо Монгол ардын нам арчилсан. Яа, Венесуэл. Чили өөрөө үсэж зоргож байгаа юм бол даа гэж уусаж зоргож байгаа болов гэж бодлоо. Удаан яриаггүй бас манарч шүү гэхгүй. Яг ч энэ Венесуэлийн улс төрийг энэ хоёр нам гэд эзэлж исэн. Монгол ардын нам арчилсан нам гэдэг шиг. Нэг нь христийн социал нам гэдэг КП нам. Нөгөөх нь арчилсан акц гэдэг. Энэ хоёр нам хоёулаа нэг үзэл санааны ялгаа байхгүй. Арчилсан акц нь бол угаасаа соцтик гэдгийг хэлдэг. Одоо энэ нь ардчилсан социалист гэсэн үг шүү дээ. Хэлдэг. Нөгөө христийн социал нам нь бол бид нар бол капитализм социализмын айл аль нь бишээ. Энэ хоёрын аль сайныг нь аваад аль мууг нь үлдээн гэдэг. Ер нь одоо нэг 3 дахь зам гэдэг Монгол ардын намынхан Баабар эдрийн гаргаад Хамраа Салан Баабар хоёрын одоо энэ хүн нам хүн нам ардсан нам ер нь төвийн гэдэг чинь тэгэл ойлгомжтой. Тэгэд энэ хоёр нам бол хоёулаа л мөнгө хөвөлж исэн, төрийн зардлыг нэмж исэн, эдийн засгийн оролцоог бол ингээд нэмж исэн, нэмэгдүүлж исэн. Би болгож мөнгө хөвөлж нөхдөг Кейнс ч бодлоо. Яг. Тэгээ ерөөсөө энэ газрын тосон дээр суурилсан эдийн засгтэй. Хүмүүс ингээд Чаусыг юу яадаг юм бэ лээ. 1999 онд төрийн эрхэнд гараад энэ капитализмаас социализм руу Венесуэлийг чирсэн гэдэг үгүй л дээ. Ерөөсөө 1976 онд гэтэл энэ хоёр нам ч нийлж байгаа. Ялангуяа энэ ардсан акц гэдэг намаас сонгогдсон ерөнхийлөгч нь уул уурхай национализм гэдгийг ингээд дэврээгээд тэгээд nationalization одоо нийгэмчилж байгаа байхгүй. Тэгээд ингэж явж байгаа зүгээр Чаус бол зүгээр л галыг өрцсөн байгаа байхгүй. Тэгээд гал дээр тос хаясан. Тэгээ угаасаа 90-ад онд Чили энэ Венесуэл Чили гэдэг. Венесуэлийн эдийн засаг маш өндөр инфляцтай, ажилгүйдэлтэй. Тэгээ ер нь л унжижсэн. Тэр унжих угаасаа хин гарч ирэх зүүнний популизм ялал гардаг. Ер нь бол Чавесээс өмнөх үеийнхэн засгийн газрууд шүү дээ. Тэдний хэрэгжүүлсэн бодлогыг логик экстремд нь өргөсөн болохоос Чавес чинь капитализмыг коммунизм руу шилжүүлээ гэж. Одоо энэ хүмүүс төвлөрсөн төлөвлөгөө өдргээд ярингуут энэ хуучны зөвлөлт маягийн социализмаар төсөөлөд байгаа шүү. Ямар ч хувийн хүч байхгүй, үйлдвэрлэлийн хэрэгслийг бүхэлдэн дэржигтэн төр эзэмшлэх систем гэж болоод үгүй. Энэ чинь ганцхан Венесуэлч социализмтай байгаа шүү. Ерөөсөө социализм гэдэг чинь ганцхан марксизм, ленинизм биш шүү дээ. Тэгээ яг уу Латин Америкч дэржигтэй ингээд 9 шийдний социализмтай. Одоо ямар сайндаа Латин Америкч 50 Shades of Socialism гэж нэрлэдэг байхгүй. Социализмын 50-ны зүудэргээд 9 шийдний социализм тэнд 9 шийдээр байна. Аядуун байна уу? Байна. Радикал байна уу? Үндэсний байна уу? Интернационал байна уу? Бүгд байж байгаа. Тэгээ Венесуэлч одоо юу гэх юм? Одоо яг ингэ ярих юм бол Венесуэлд тодорхой хэмжээнд хувийн хүч байгаа. Одоо жижиг дунд бизнес сектор гэж бол байгаа. Улсын энэ том одоо стратеги ач холбогдолтой сектор гэдэг юм газрын тос эрчим хүч гэдэг юм уу? Энэ салбаруудаа бол төр нэмжлсэн юм билээ. Тэгэхээр нөгөө хувийн ингээд нөгөө төр ингээд том уулуурхай салбаруудаа ингээд нийгэмчлээд ирэхээр нөгөө эдийн засгийн өсөлт удаашлаад ирнэ шүү дээ. Тэгээд тэнгуут Чавесийн хэрэгжүүлсэн Мадуро өдрийн хэрэгжүүлсэн хамгийн буруу бодлого нь ерөөсө үнийн хяналт болон гадаад валютын хяналт байсан юм билээ. Тэгээд одоо юу гэдэг ингээд бараа бүтээгдэхүүн хоосорчдөг үнийн хяналттай. Тэгээд нөгөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өдрийн хомсдол байнга ороод байдаг тийм учиртай. Тэгээд бүх юм нэм контрабанд болоод далд хар зах зээл болоод ингээд явчихсан. Энд чи одоо ерөнхийдөө бол яг хэрэгжүүлж байгаа бодлого нь Монголд хэрэгжиж байгаа Монгол ардын нам арчсан нам хүн нам гэдэр хэрэгжүүлж байгаа бодлоготой яг ижилхэн. Энийг илүү экстремд нь авчирсан. Тэгээд нөгөө мөнгө асар их хэвлэдэг, инфляц бий болгодог, төсвийн алдагдлаа нөхдөг. Тэгэхээр энэ чинь тийм хуучны одоо юу гэдэг коммунист засаг бол биш. Тэгээ 21-р зууны социализм мэтэр гэж хэлдэг ч өөрөөсөө тодорхойлдог. Ер нь бол 1920 онд яг одоо газрын тосны юм шүү дээ. Одоо нөгөө тренд ингээ эхэлж байгаа шүү дээ. Тэр үед бол Америкийн тэр Exxon, Mobil ч гэдэг юм өөр юу ч үлээ том компаниуд ч угаасаа Венесуэлд хөрөнгө оруулалт оруулаад энэ газрын тосны салбарт нь ноёрхоод гисэн юм байна. Гадаадын хөрөнгө оруулалт хэмжээ гэдэг. Газар худалдаж аваад газар нь тэр компани өмж болж байгаа шүү. Тэгээд ингээд ерөнхийдөө явсан хамгийн сонирхолтой нь юу гэхээр одоо юу гэх ингээд төрийн оролцоо нэмэгдээд те гаваагаар ингээ явна. Тэнгүүд Венесуэлд чи одоо юу гэдэг Америкчуудтай гадаадын хөрөнгө оруулалт ингээ хамтарсан Венесуэлийн том юм олигарх бүтц бий болж байгаа шүү дээ. Баян хүмүүстэй элит establishment бий болоод тэгээ энэ хүмүүс чинь Венесуэлийн газрын тос өдр ингээд Америкчуудад их хямдхан өгдөг гэсэн
одоо нэг Монголд байгаа уул уурхайн популизм шиг юм юмдууд гарч ирж байгаа. Мэдээж л одоо байгалийн баялаг тулгуурж байгаа их мөнгөний ч одоо төр болон төртөө хамарсан компаниуд одоо тэр уул уурхайн хамаг баялаг өрмийг хамаад хусман тэр ард түмэндээ ногддог тий. Тэгэхээр нэг тийм байгалийн нөөцөд тулгуурсан газар чинь зүүнний үзэл ингээд хүчээ авахар чинь тий. Тэгш бус байдал гэдэг юм дээр аягүй хүчээвд ингээд зүүнний үзэл ингээд гараад ирэхгүй. Дээрээс нь угсаа Латин Америкт одоо энэ Америкийн ч гэдэг юм уу колоничлалтай империализм гэдэг юмны эсрэг үзэл санаа аягүй хүчтэй байсан. Бүр 18 19-р зууны үеэс эхлээл одоо Английн, Испаний, Америкийн гэлтэй одоо ч бол Чавес ч өөрсдөө энэ өөрийнх нь хувьсгалыг чинь Боливарын хувьсгал гэж хэлдэг шүү. Симон Боливар гэдэг 17-р 18-р зуунд Испаний колоничлалын эсрэг тэмцэжсэн зүтгэл 19-р зууны их үе. Тэгээд Латин Америкийн олон улсуудыг юусэн эцэг гэж явдаг. Харин одоо Боливиэд дууссан шүү дээ. За би он самарын бол сайн санахгүй байна. Боливиэд дууссан ямар ч гэсэн Боливарын нэрээр нэрлэсэн. Тэгээд ер нь коммунизм, социализм гэдэг энэ үзэл санаачтай зүүнний үзэл санаачаа колоничлал империализмын эсрэг гэж энэ 3 дахь ертөнцийн орнуудад байх их ойлголт байсан. Жишээлбэл Ленин биш үү? Капитализмын хамгийн сүүлийн үе шатвал империализм гэж хэлжсэн. Тэгж марксизм, ревизионизм гэжсэн. Мао жишээлбэл одоо ингээд хятадд юу гэдэг ингээд коммунист үзэл судлаа түгээж явахдаа бол ерөнхийдөө хамгийн гол одоо барьж исэн лооц нь бол гадаадын дарангуулагч дээрэмжлийн эсрэг те гадаадын дээрэмжлийн эсрэг гэсэн ийм одоо юу гэдэг шалтгаан гэж олон хүмүүсийг өөрсдөө татчихсан байхгүй. Тэгээд энэ Венесуэл ч гэсэн ялгаагүй. Америкуудын эсрэг, Мексик жишээлбэл Гринго гэдэг Америкчууд үзгүй, ер нь Латин Америкчуудад аюул дургу. Нөгөө талаа Америкчууд зүгээр ирж явахдаа тэд нар дургуцаад байгаа юм шиг. Үнэхээр одоо тэр Англи Америк гэдэг бол нэг хэсэг бол тэр меркантилист гэдэг ааш меркантилист эдийн засгийн бодлого явуулдаг. Одоо тэгээд том корпорациудаараа дамжуулаад бусдын баялаг эдрийг хямдхан болгоод одоо колоничлон гэдэг чинь шинэ газар нутгийг нэгээд түүгээдийн хавсар болгоно гэсэн үг шүү дээ. Тэгээ өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг тэтгэр улсуудаа үнэтэй зарна гэсэн тийм утгыг илэрхийлдэг байсан. Одоо энэ Англи гэх жишээлбэлтэй East India Company гэх ингээд байж байгаа. Бүхэл бүтэн зүгээр нэг юм компани шүү дээ. Зүгээр нэг юм компани бүхэл бүтэн энэтхгийг захирах их мэдлэг хувийн айрын үүсгэж байгаа. Тэр меркантилист систем гэдэг чинь капитализмтай холж ойлгоод капитализм чинь ингээд дэт юм байна. Энэ том бизнесүүдтэй энэ том баячууд энэ одоо үгтэй капиталистууд чинь ингээд хамгийн өмнө эзэн болоод байна гэдэг юм буруу ойлголт байдаг байхгүй юу? Одоо манай Монголд ч одоо энэ том компаниуд ч өөрсдөө хувийн хүч гэдэг юм риторик чөлөө зах зээл гэдэг риторикоор өмгөөлдөг шиг тэр төртөө хамсан том колоничлогч хүндэстэн дамсан корпорациуд тэр том компаниуд чинь бүгдээрээ өөрсдөө хувийн хүч мөн гэж өмгөөлдөг. Тэр ийм буруу ойлголтууд нь Венесуэлчүүдэд одоо гэдэг Америкийн капитализмтэй империализмын эсрэг гэсэн ийм үзэл санаас олгож өгсөн. Тэрнээр Чавес жишээлбэл тэр Боливарын хувьсгал гэдэг юм яриад гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг энэ төр ингэж ард түмний олонхыг хөдөлгсөн байхгүй. Ерөнхийдөө тийм юм бас. Венесуэлчүүд яг тийм жаргалтай капитализм чөлөө зах зээлд амьдраад нэг чинээр дундаж анги бий орсон байхгүй. Нэг хэсэг хүн маш цөөхөн хүмүүс амар баян. Нөгөө хэсэг хүмүүс нь бүгдээрээ ингээд стерилита шиг болцсон байсан. Тэрний чинь үр дүн замаараа ихчиг байна. Тэрний чинь үр дүн чинь Чавес хүчрэгдсэн баг. Өөрөөр хэлбэл Чавесийг хүчрэгжих гол одоо юу гэдэг систем нь өөрөө тэр Америкийн одоо энэ холимог эдийн засгийн тогтолцоо социал демократтай энэ ардчсан социалист өөрөөр хэлбэл энэ төрөөс эдийн засгт маш хүн байдлаар гутгалддаг. Тэгээд ийм системтэй л холбоотой. Тэгээ угаасаа энэ Чавес маш хүчтэй байсан нэг илэрлэл нь нөхрийг төрийн эргэлдээр унагаасан шүү дээ. Унангуудаа хэдхэн он өдөр өөрөө буцаагаад их нөлөө болоод авцсан байхгүй. Ягаад гэвэл ард түмний дэмжлэг Чавесийн талд байсан. Маш хүчтэй байсан. Нөгөө машин дээр гараад ингээд бүжиглжээдэг. Ард түмэн тойроод зураг мураг бичлэг байдаг үстэй. Бүгдээ хамт бүжиглээд Америкийн найрцдаг үстэй. Тэгээд Трамп сая ил цагаанд гарсан шүү дээ. Манай газрын тосыг биднээс суулгасан гэж хэлсэн шүү дээ. Венесуэлийн газрын тосыг тэгж хэлж байгаа байхгүй. Одоо Америк бол ерөөдөө ил цагаанд гарчлаа шүү дээ. Манай одоо ер нь юу болоод байна гэхээр нэг юм амар сүртэй тусгаар уус мосод талцсан үг амар нэг юм юу болоод байгаа шүү. Маргаан болоод одоо олон улсын харилцааны дэг журмыг зөрчлөө энэ гэдэг. Яг үүндээ Америк хизээж тэр дэг журмыг мөрдөжсэн түүх байхгүй. Дээрээс нь ардчлалын төлөө диктаторыг унгааж ингээд славанаар тэгж ярьдаг. Үгүй. Америкчууд 1950-ад онд те
Ираны арчлаар сонгогдсон дэглэмийг унгаагаад хаад засаг тулгаж ирсэн шаахын дэглэмийг дуулгаж ирсэн. Дараа нь 1976 онд илүү 79 жилөө исламын хөөсгөл гэж юм бий болоод тэрийг унгаацсан шүү дээ. Тэгээ одоо энэ Аятолла Хаменей юу Хаменей юу За тийм болсон шүү дээ. эдгээр чи одоо ингээд Америкийн эсрэг дэглэм байгаад одоо энэ дэглэмийг бас унгаахад үзүүлдэг шүү дээ. Ямар ч байсан Америкийн геополитикийн ашиг сонирхол дээрээс нь газрын тосны газрын тос тэр байгалийн баялаг хяналтандаа байлгах сонирхол дээрээс нь Венесуэлчууд чинь дураараа ажиллаад те хятадтай газрын тосны 8 хийн энэ гэдэг. Гэтэл Америкийн чинь бүр аль 18-19-р зуунд Монрогийн номнол гэдэг Америк ТV асуудалт те бусад ямар ч гадны өөр ТV улс орнуудыг энэ асуудал ТV асуудалд хотгодуулахгүй гэсэн Америкийн одоо тийм бүс нутгийн ноёрхол шүү дээ. Өөрөөр бүс нутгийнхаа үед бид грин их гүрэн байна гэдэг бол аль хэзээ тодорхойлчихсан. Одоо бүр дэлхийн хэмжээнд бид ганцаараа супер павер байх хэрэгтэй гэж үздэг. наад таны хэлсний чинь бол Америкийн засгийн газар албан ёсоор аккаунт твит хийсэн байлээ. Манай хемисфер те манай энэ бүс нутагт бол бид нар бол ноёлон шүү гэсэн. Трамп өөрөө ч гэсэн мэдээлэл дээр жиргэн дээр бас хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэр манай Нэгдүгээр хоногийн өмнө бараг 12 цагийн өмнө бөө харт амиг маймаг терроризм ярьж байсан 12 цагийн дараа мэдээлэл зүгээр дан газрын тос эсээр гал дууссан. Гэхдээ наад одоо жишээл наад ч нөгөө Мексикийн картелийн нэг амар боссод байдаг шүү дээ. Одоо Нарко кинондар гараад байдаг нөхдөж юм блэ. Тэдний нэг гой ингээ баримтлаад ингээд Америкийн югаар орж ирдэг шиг Мадурог бэрч орж ирж байгаа хөө. Зүгээр нэг картелийн боссыг барьсан багш. Наач тусгаар улсын төрийн дөрөв шүү дээ. Тэр одоо олон улсын хууль дүрмэн ч юу бол. Гэхдээ ер нь тэр rules based order ч хуллаа л та. Юу яасан? Мадуро дөрвөн зүйл ангиар буруутгагдаад байсан. Өчигдөр шүүхээр Нью-Йоркийн шүүхээр байгаа цагаадаад гарч ирсэн. Буруугуулаад Америк зөв наад одоо ч жишээлбэл хард тамхины 8 хийдэг гэ тэ. Яг нэг нүгүүд шүү дээ. Америкчууд өөрсдөө шүү дээ. 80 онд Рейган нь шүү дээ. Одоо энэ Гватемалын билүү? Гватемалд нөгөө нэг коммунист дэглэм гарч ирээд. Тэгээд тэрний эсрэг чи одоо энэ Конгресс одоо юу гэдэг тэр чи одоо хүйтэн дайн шүү дээ. Хүйтэн дайны үед тэднийг дарж авахын тулд Конгрессээс одоо төсөө батлуулах гэсэн Конгресс зөвшөөрөөг байхгүй. Тэгсэн чинь CIA ингэж бэлтгээд одоо юу гэдэг нөгөө алдарт Колумбийн картелийн босс ч юм блэ. Пабло Эскобар чинь яагаад тэгж баяжсан? Яагаад тийм дураараа Америкийн одоо юу гэдэг том Атланта гэх мэт хотууд руу одоо юу гэдэг хар тамхи кокаин гэж дураараа зөөгөөд тэрнийг Америкчууд мэдгүй юм шиг нүдэн ханаад өнгөрсөн. Тэрнээс орж иж исэн тэр мөнгөний чинь тэр Гватемалын ч билүү коммунист дэглэмтэй тэнцгэж CIA ашиглаж исэн. Америкийн засгийн газар ч өөрсдөө Латин Америкийн анх тэр том картелүүдийг бий болгосон байхгүй. Дэмжлэгт үнээр тэрнийг одоо Холливуудын кино уртлаа угсаа харуулдаг шүү дээ. Одоо нэг ариун хүмүүс төвчөө тэр мужийн эсрэг хар тамхины эсрэг гэж ийм юмд одоо итгэхэ болмоор байна аа. Наад чи яг ярьж илээд нөө Словакийн ерөнхийдөө Роберт Фико биш тий. Тэр бол яг хэлчихлээ. За Трампд нэг авах юм байна. Юусе өмнө нь бол өмнөх ерөнхийдөө Обама ч дандаа ингээ хүний хэрэг харчил гэж жагаад гадны улс руу хатаж дэглэм сэрдэг байсан. Трампд нэг авах юм байгаа нь шууд газрын тосны төлөө гэдгийг бол хэлчихэж байна. Энэ нь баярлалаа. Зарна үнийг давтсан Republican-ууд шүү дээ. Энэ чинь America First гэдэг гадны интервенцийг айгүйх эсэргүүцдэг байсан шүү дээ. Эдний нэг хэсэг нь бас амар их Трампыг дэмжиж. Венесуэлийн газрын тос Америкчуудад айгүй чухал гэдгийг бас тэр ойлгоод байгаа. Энд чинь нөгөө нэг юу Republican нам ч угаасаа дайн гэдэг одоо ер нь дайнч нам нь шүү дээ. Нэг талаа нөө Ньокон жигүүр гэх юм уу тий. Жигүүрч гэж одоо тэр чинь баг намаа базж шүү дээ. Трамп бол нөгөө дайны эсрэг үзэлтэй бүгд найрамдагчдын саналыг өгөн авч гарсан байхгүй. Тэр мага. Тий одоо мага хөдлөм гэдэг чинь тий America First гэдэг чинь ерөөсөө Америкийн гадаад бодлого зөвхөн Америкийн одоо юу гэх юм тий тэр нөгөө нэг юу гадагшаа дайн хийхгүй тэр хүний эрг арчил марчил гэсэн тийм абстракт концепт хөөхгүй тий илүү ингээд Америкийн гадаад бодлогыг татнаа хумнаа гэдэг тий энийг бол Жорж Буш хүртэл ярьжсэн ингээд боддог нөө баг Жорж Буш 2000 тий 2000 он нөгөө нэг юу сонгогдохоос өмнө ингэж ярьж байгаа л дайн хийсэн. Дараа нь Обама бас адилхан дайны эсрэг риторик ашиглаж гарч ирээд яалаа улс орон болгоныг бөмбөгдсөн. Трамп бас яасан
Баядан бол хэцүү Байден яг бүгдээрээ адилхан. Өсө дайны эсрэг гээл гарч ирдэг. Энэ Америкийн гадаад бодлогыг хумнаа гээл гарч ирдэг. Яг тэгээд бодит хөдөлтөд Гэхдээ манай ч одоо no war хөдөлгөөгч сая бараг Трампын тэр интервенцийг зөвтгöd харин тэглээ. одоо манай славнаас ч дайны эсрэг үсттэй. тэр чинь Бас no double стандарт гэдэг давхар үзгөөд эдгэр чи. Эдгэр юус ямар мохоо хоёр нүртэй. Одоо жишээлбэл зүгээр яг тэдний логикоор бол Путин одоо баг хэнийг Зеленскийг баг аваа явчихтайгаа ялгаа байна шүү дээ. одоо тийм. Зүгээр яг ийм зав. Үнэхээр тийм одоо арчлал хүний эрхийн төлөө мэдрэмжтэй бол Ши Жинпинг бүгд хоёрыг нэг өрөөгөл аваа явчихсан. Хамгийн дээ. Одоо тэр нөгөө хойд солонгосын Ким Чон Унийг бас аваа. Дандаа нэг ядарсан орсууд. Ямар ч ардчилгүй улсыг те. Сая тэгээд юу яасан? Нөө социализмын бас нэг сул тал одоо баг чи одоо энэ Венесуелийн социализм чи баг коммунизм руугаа орцсон гэж зарим хүмүүс яриад тэр нь ч бас өмнөний ортой гэж харагдаад байгаа. Төвлөрсөн төлөвлөгөөд энэ руу орцсон. Ийм учраас иргэдэн ард иргэдэнд өөрийнх нь бүр establishment-ийн хүртэл одоо энэ залхацсан тий одоо энэ надуураа авчихын түүс болцсон. Тийм байсан учраас нөгөө Хорхе Родригес гэдэг Дельси Родригесийн ах нь ярьж штэ Америкуудтай тий та нар энийг зөвлөгөө явуулж тэдний төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг чинь юу заяа. Одоо нөгөө Цивингс юу төлөө Хитлерийн Германы төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг Германаар Swines үрч. тий тэр шиг нөгөө нэг юм юу гэдэг ингээд нөгөө интервенцээр дамжаа өмнөх интервенц бүтэнгүүд дараагийнхын интервенц нэг гэж орж ирсараад сүрдээ үүрдвэрлэлийн чиглэлийг тэр чигт нь төр тодорхойлдог болцсон шахуу тийм эдийн засгийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээс шиг коммунистууд шиг 5 жилийн төвлөрсөн төлөвлөгөө гаргангуудаа баахан одоо юу гэдэг эдийн засгийн онолын хувьд одоо юу гэдэг элдв модель боловсруулж байгаа тэргээр одоо үйлчлэгүүдэд заавал өгдөг эдийн засаг биш. Ерөнхийдөө Кейнсийн онолыг одоо юу гэдэг меркантилизм хэрэгжилж байгаа зав надад чи одоо нэг гадаад худалдааны эдийн засаг гэдэг юм дээр амар их ач холбогдол. Тэгээд мөнгө амар хэвлдэг байхгүй. Тэгээд төсвөр дамжуулаад юм болгоно шийдвэр үздэг. Түрүүний ярианд ямар ч хэлсэн тэр establishment одоо энэ цэрэг армийнх нь хүртэл өөрсдөө залхацсан. Мадуро гэж нөхөөсөө тий ядаж нэг хүнээс солих гэж үзээд штэ тий. Тийм учраас тэр цэрэг арми хөдлөөгүй зүгээр ингээ Мадурого өгөө явуулчих байгаа байхгүй. Тэрнээс нэг айхтар ялдаж чадахгүй ч бас биш. Зүгээр дотоодын эргэлт маяг юм байна. Ерөөсөө тий юу нэгдүгээр Мадурогоос залхацсан байх тийм үү? Мадуро гол нь нэг өөрийгөө одоо хамгаалдаг тэр систем биш үү те. Тэр одоо нэг establishment-д тижиж чадахгүй болсон байна. Хитрхи ядуурсан. Тийм дээр л баригдаж байгаа байхгүй. Тэгээ нөгөө үед нь худалдаад авцсан. Угаасаа тэр Mossad-ийнх нь оролцсон бэлээ, CIA-ийнх нь оролцсон бэлээ. Аюулгүй бүгд оролцсон. Тэр аюулгүй Венесуелийн тэр аюулгүй албаны томоохон албан тушаал чийлүүд хамгаалдаг байсан биш үү? Аюулгүй чийлүүд хамгаалдаг байсан биш үү? 80 тонн Куб Куб. Ер нь бол худалдаад авцсан. Чийл гэдэг нь чилийн талаар нэг юм ярихгүй болохоор. Тийм. Түрүү Mossad гэснээс энэ Мария Корина Мачадо гэдэг нэг тийм шагналтай сөрөгчний хүүхэн биш үү? Тэр чинь бол Израилийг баримталж. Тэгээ өөрийгөө засахад ингээд гарах юм бол юу Израильтай бүр харилцаа холбоогоо тий бүр илүү ингээд сайн шин төвшөнд гарнаа гэдэг тийж хэлдэг. Энэ бас Израилийн оролцоо байсан юм шиг байгаа юм л та. За тэгвэл Венесуелийг төр өндөрлөх үү гэдэг. Марк 40 арай 40 минут 30 минут 30 минут болсон баха. Ганц мэдээнд нэг чинь нөгөө зарим мэдээ. За нөгөө хэд төр нийтүүлээ. Жохон баг ярьж тийм. За энэ нэг бас одоо сүүлийн үед Трамп бол одоо бараг л ам нэг болгонд л ярьдаг боллоо. Гренландыг авнаа. Энэ бол одоо манай бүс нутгийн аюулгүй байдал гэдэг юм уу те. Яг го цаана нь бол одоо тэр судлаачид энэ тэр юмнуудыг биччихэл байна л да. Бас амар бас баялагтай юм байна штэ. Тэр Гренланд жахар хэсгээрээ бас нэлээд тийм бас ашиг тусламжийн нөөц ихтэй. Тэгэхээр энэ нь одоо шалтгаан юм уу, шалтгаан юм уу? Яагаад ингэж за тэгээ мэдээж тэр нөгөө Гренландын нөгөө автор улс чинь юу лээ? Нөгөө Дайн улс бол мэдээж одоо нөгөө эсэргүүцэлтэй шүү дээ бас бахан мэдээлэл хийгээд. Энэ талаар гуруулаа нэг жоохон хов бац. Энийг бол жоохон богинохон авчиж. Тэгээд тийм арай нөгөө юм инсул дээр утцсан учраас. Ингэ чинь энэ Дайны ерөнхий сайд гэдэг юу Мете Фредриксен гэдэг хүүхэн хэдхэн сарын өмнө манад одоо ингэ занл хийж байгаа цорын ганц том улс бол Орс гэж ирж исэн байхгүй юу.
Тэгсэн чи одоо тэр нь Америк Одоо Америк болсон. чи одоо энэ Суурин дээр иргэж байна да. Гренланд чи юу? Дайны автономит одоо газар нутаг мууч гэж явдаг. Дайны эзэмшилд байдаг. Маш их оогийн хийсэн чи маш их байгалийн баялаг ихтэй. Тэгээ юусэн нөхдүүдийн харааны жүлсээр гойжуулдаг манилтай том компаниудын ухаж төгөхөд Тий. Тэр бас гацыг гойжуулдаг шүүсэн. тий. Тэр чинь маш өндөр. Нөөц сайтай гэж юм бас. Тий. Нөөц сайтай. Тэр нь тэгээд одоо ингээд мэдийн талаар мэдээ уншиж чагаад яг үгүй ингэж ярьж байна. А тэгэд хоёрдугаарт энэ ерөнхий сайд хүүхэн тэгж байна. Бид нар чинь НАТОгийн гишүүн улсууд шүү дээ. НАТО дотроо байлдах юм бол энэ НАТО чи яах юм бэ гэдэг байгаа юм. Задрах юм уу яах юм те. Энд чинь угаасаа одоо НАТО бол цэрэг арманы бол ерөөсөө үнсэл дэвүүлэн те. Юу ч болохгүй Америктэй үзэх юм бол тийм учраас одоо НАТОгийн одоо цаашдаа байх уу байхгүй юу? айгүй сонирхол нэг коллектив вест дотор тэргүүлэгч нь гэх юм уу. Сая одоо нөгөө Лидер улс нь нэг жижиг улсынхан газар нутгийг бодож авах гэдэг шүү дээ. Эдгээр дөрөв ярьж ирсэн шүү дээ нөгөө Өрнөд энэ Трамп ч өөр одоо Америкийн либертарчууд 5% нийт сонсогч 5%. Дээрээс нь бас энэ христийн одоо шашинтнуудын саналыг ер нь авч гарч ирлээ шүү дээ. Энэ бол одоо нууц биш шүү дээ. Одоо бид нар дайн хийхгүй тийм ээ. Одоо гэр бүл юм LGBT юм гарч ирчээд одоо яг эсрэг ажиллаж байгаа. соёлын консервативууд Тийм, соёлын консерватив. Тэгэхээр би сая бодсон Гренланд дээр бол одоо ингээд бид нар тийм нэг ялгаа гараад байгаа байхгүй. Аюун муухай тийм нэг дабл стандарт гараад тийм ээ. Одоо ингээд Орос л одоо бүр Асад хятад байна тийм ээ. Муухай баба гэсэн мөртлөө бүхэл бүтэн одоо Канадыг бүр 51-р мужи болох юм аа нуудаггүй шүү дээ. Тэгээд бид нар одоо ийм Трампын одоо яг бид нар ч бас ингээд одоо ийм соёлын хувьд консерватив байсан те Америкийн либертарууд ингээд дэмжиж байгаа төвийг сагсан одоо ийм дайнч байдлыг хасын малын гэсэн юм дээр бол одоо ер нь дэлхийн нийт аймаг дэмжиж одоо Европууд байна те өрөндүүд бол одоо ингээд Италийн ерөнхий сайд одоо юу гэдгийг ингээд бүгд дэмжиж яг эсэргээр ингээд жил болоод 2-3 даа өдөөгчж байгаа. Гэхдээ одоо яг жилийн өмнө бид нар одоо энэ подкаст хийж байхдаа бол ингээд Трампыг Баяр тэмдэглэж ямар их баяртай. Баяр тэмдэглээ биш хэдүүлээ. Ямар их баяртай Трампыг дэмжэлтэй. Тэгсэн чинь одоо ингээд жилийн дараа за яг үүндээ бол би Трампаас руугаа Трамп надаас орлоо. Яг үнэ. За яг ер нь бол бид нар хувь хүнд болдгоо маа. Одоо жишээлбэл бид нар бодлогыг дэмждэг те. Бид нар бодлого үзэл санааг нь дэмжиж үгүйсгдэг болохоос Трампыг дэмжиж ийсэн биш. Тийм ээ. Сохроо шүтээдсэн биш. Тэгэхээр ер нь бол Трамп бол сонгогчдынхаа өөдөөс нулимжлаа шүү дээ. Тэгэл рүү нулимжлаа. Одоо тэгээд ер нь амар шүүмжлэл. ер нь бол одоо ингээд дараагийн энэ дараа жил чи одоо 2028. Дараа жил биш одоо ер нь энэ жил энэ жил 2026 эхэлсэн дээ. Дунд чатны сонгуул. Энэ дэр демократ нам ялах нь ойлгомжтой. Тэгээд Трамп ерөөсөө хөл гараа хөлзүүлэх нь ойлгомжтой. Дээрээс нь дараагийн сонгуульд Republican нам ялгаа авах болно. Тэр бол ойлгомжтой байсан. Одоо Трамп баруун жигүүрийн үзэл баг гай болж байна. Тэглээ Олон хүчгүй болов. Линдси Грэм ч юм уу тийм. Ньокон шүү дээ. Ньокон гэдэг нь Америкийн хүний эрх алчлыг түгээх дайн хийх хамгийн их ер нь war hawkish те дайны инээднүүд гэдэг чинь. Тэр дайны инээдтэй нөхдүүдтэй маш цуцаачтай харин нөгөө либертар үзэлтэй нөхдүүдтэй дайн заалцаа. Одоо энэ Томас Манси, Рейн Пол энэ одоо энэ Трампын гадаад бодлого басар хугацаар шүмжилж байгаа шүү. Тэгсэн чинь өчтөр хэрүүл болж байгаа байхгүй. Томас Манси Трамп хоёр юм. Трамп ч нөгөө хүнийг хилаамаар хилгээр жижигхэн гармаар царай муута хэлдэг шүү дээ. Дахиа махиа гэдэг. Энэ бол хийхгүйгээр бүгдийг хэлж чинь чамайг одоо зайлуулна нөгөө юу конгрессийн гишүүн байхаа чад төлөөлөгчний яг гишүүн баггүй юу Томас Манси чинь. Чиний эсрэг хүмүүс 58 метр гэж нэгээд. Их цагаан сүрдүүлж байгаа. Угаасаа ер нь бол айл дээрээс сүрдүүлээд л байсан. Тэрийгээ дахиад ярьж илээ. Тэнгүүд Томас Манси өөдөөс нь Монголоор бол том туруу гарч яахгүй. Чи бол чадахгүй л гэж. Чи бол намайг суудлаас нь хохож чадахгүй гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол либертар үзэлтнүүд болон юу энэ Трамп хоёрын хооронд бүр ингээд дахин эвдэршгүй юм. Хан цав үүссэн. Тэгээ үүссэн. Одоо энэ Трамп гарч ирэхэд бол нөгөө пайло либертар үзэлтнүүд одоо ялангуяа мисс одоо либертар Америкийн либертар нам ч бас хоёр том факшнтэй байхгүй юу? Жигүүртэй байхгүй юу? Тэрний миссийн жигүүр буюу илүү ингээд юу баруун жигүүрийн либертарууд баруун жигүүрийн либертарууд нь өмнө Трампыг гаргахад маш их гайхсан шүү дээ. Тэгээд нөхөр бол нулимжийн
одоо нөгөө нэг тэр доноруудынхаа том мөнгө өгдөг тий. Тэр нөгөө нэг том компаниудын лоббинд автчихлаа. Тий, ерөөсөө цэрэг аж үйлдвэрийн комплексийн лоббинд тэгээ жүүдийн лоббинд автагдсан. Жүүдийн жоо зайонистуудын лоббинд тий. Одоо энэ авсан нотуудыг тий. Тэгээ юу барьцаанд байт юм биш үү? Марко Рубио одоо энэ гадаад хэлний сайд юм шүү дээ тий. Францын одоо Нью-Йорк компани маш илүү хөрөнгөний дан ялангуяа хятадээр бол ер нь хятадтай үзэл гэдэг юм байхгүй. Тэгээ бусад нөгөө нэг аппоинтментууд байна шүү дээ тий. Эдгэрийн ч гэсэн ер нь бол одоо тайм бондоос ахуулаад дургу гэж шүү дээ. Тэгээ нэг юм байгаа. Энэ нөгөө нэг либертарууд сая асууж ах шиг байлаа. Ингээ сая нөгөө милээ жишээлбэл нөгөө нэг Мадурог унсан Америкийн интервенцийг зөвтгсөн шахуу тийм твит хийсэн байсан шүү дээ. Тэгэд либертарууд ийм үзэл бодолтой байна энэ гэж. Нэгдүгürt хавар милээ гэдэг хүн либертар үздэг тэр чигтэн төлөөлөхгүй. Хоёрдугаар хавар милээ бол Аргентины төрийн дэргүүн тийм үү? Аргентин гэж улс өөрийн гадаад бодлоготой. Аргентин гэж улс юу гэх юм? Өөрийн ашиг сонирхолтой үндэсний сонирхол гэж байгаа шүү дээ. Ашиг сонирхол. Аргентин чинь Америкийн нөлөөний бүсэд байдаг. Хоёрдугаар Аргентин милээгийн дэглэмийг гэх юм уу? Одоо энэ милээгийн засгийн газрыг, милээгийн намыг гэх юм уу? Милээг өөргөж гэх юм уу? Америкийн репабликнууд дэмжиж байгаа. А цааш л Израилууд хүртэл дэмжиж чинь тийм үстэй. Тэгээ ингээ бодохоор яаж ч утсан одоо ч тэр сая милээ нөгөө конгрессийн сонгуульд жишээлбэл олох болохоос өмнө жишээлбэл милээ дээр милээгийн хэрэгжүүлжсэн эдийн засгийн бодлогууд төр чи амар их тийм саад бэрхшээл учраас жишээлбэл песо ч буцаад ханшаа алдчих гисэн бохгүй. Ягаад тэр нөгөө тэр милээгийн буруу биш. Урд өмнөд чинь ингээд аль хэзээ хамаг юмаа ингээд туурцсан гадаад валютын хомсдол дээр ингээд бий болоод эхэлж байгаа. Тэрнээсээ шалтгаалаад милээгийн хэрэгжүүлжсэн бодлогод ч айгүй саад бэрхшээлтэй тулгараад бас ингээд эдийн засгийн бүтлгүүтлүүд бий болж хаад олон улсын валютын сан Трампын засгийн газар хоёр засаг захиргаа хоёр ингээд мөнгө хөгж милээг аварсан бохгүй. Тийм нөхцөлд милээ яагаад ч Трампыг эсэргүүцэж чадахгүй. Дээрээс нь одоо тэр нөө гадаад бодлогын зөрүүд эхлэх юм бол өөрөө засагсаа хохрох. Суудлаас хохрох. Ер нь бол ер нь бол милээг өөрийг нь Мадурогийн хажууд авч орж байна. Гүү баг л тэр одоо Аргентин ер нь либертар замлаа өргөжлүүлэх юм уу? Яг хөө милээг ингээд дотоод бодлого авч үлдэхийн тулд гадаад бодлогоор либертараас зүрх. Тийм чи өөрөө л одоо нөгөө зовлын хэлтэй бас тийм. Оросыг ч юм уу Хятадыг бид нар бол либертар үзэлтэн болсон дарангуус үүдэгдэг хүлэн зөвшөөрнө шүү дээ. А гэхдээ Монгол улсын хувьд те бид нар төвийг сахих ёстой шүү дээ. Бид нар одоо үүдээ Орос Украины дан жишээлбэл хизээч Украины талыг баримтлаад яваад байгаа чинь Монголын гадаад бодлого ч юм уу Монголын үндэстний ашиг сонирхол нийцэхгүй. Бид одоо хөрштөөгөө хэрэлдэж болохгүй. Тэрнтэй адилхан Аргентинчууд Америкч нэг Мадурогоос борж одоо Америкчуудтай муудалцсан. За тийм ээ. Бас нүүлмэлтэй. Бас нүүл мөнлтэй. Тэгээ дээрэс нь ер нь Мадуро милээ хоёр чи бие бинийгаа үзэхгүй. Мадуро ч жишээлбэл милээг far right фашист энэ гэдэг байхгүй юу? Тэгвэл өшөөгөө зөв авчих. Фашист милээ ч нэг юу өмнө Латин Америкт ер нь ганцаардмал ганцаараа нэг илүү төлөөлж чаддаг. Бусад бүх нөхдүүд нь өөрийнх нь эсрэг тийм учраас бас ер нь бол өөрт нь энэ Мадуро ядчих. Тэгээ милээ чин дээрэс нь Аргентин сонгогдохдоо Венесуэл Мадуро Чавес эдрэг амар их жишээ болгож авч доромжилж гарч ирсэн байхгүй юу? За ямар ч Гринландын яриа үл буцаад Мадуро руу яваад орчихлоо. За сүүлийн үед бас нөгөө Миннесота мужийн нэг юу байгаа шүү дээ бэлгүүнэ. Цэцэрлэгийн лойвер гэдэг. Тэгээд нэг баахан мөнгө төгрөг ийдсэн нөгөө цэцэрлэгийн хүүхдүүд нь яг бодитоор одоо боловсролын үйл ажиллагаанд хамрагддаггүй ч юм уу хэдэн зуун сая долларын асуудал жил бүрийн яригадаад тэгээ энийг нь гэхдээ би миний ойлгосноор бол бас тэр холбооны одоо тэр хууль хүчний байгууллага бас нэг жоохон хаацаалах маягтай ч юм уу ингэж би зүгээр хайлт уншсан. Тэгэхээр энэ одоо бас яг юу болчихгоо бас л нөгөө мөнгө цацдаг тийм ээ бас нэг зүүнтнүүдийн нөгөө мөнгө хэвлдэг утга учиргүй юмд одоо мөнгө угаадаг юм байдлаар бол орчихгүй гэж би ойлгоод байгаа шүү дээ. За ингэсэн оны өмнө Ник Шерли гэдэг өсөө 20 гаруй насны ютубер залуу мэдээ таарсан байлаа та сэтгүүлч юм уу те хуваараа ингээд сэтгүүлч хийдэг тэр нөхөр амар хүрсэн байлээ та тэгсэн одоо 43 минутын видео байгаа 43 бахаа 40 сая үзэлттэй болсон. Тийм маш олон сая үзэлттэй болсон. Юу Миннесота мужидах энэ хүүхдийн цэцэрлэгүүдээр гээд ороод исэн баггүй ороод
шалгалт ихгүй өөрийнхөө хэмжээндээ яагаад энэ цэцэрлэгүүд чи хүүхд явахгүй байгаа юм гэж хаалга тогшоол балбаал үнэхээр байхгүйсэн хүүхдүүд. Тэгсэн мөртлөө нөгөө төсвөөс маш их мөнгө авдаг энэ цэцэрлэгүүд чи Америкийг бид нар ч яг монголчууд дийлэнх олонх нь чөлөө зах зээлийн үзэлтэй гэж боддог шүү дээ. Чөлөө зах зээл юм уу? Үгүй. Америкийн цэцэрлэгийн систем чинь child care гэдэг энэ нөхдүүд чи одоо зөвхөн Миннесота мужид жилдээ 185 сая долларын татаас авдаг байхгүй. Тэр чинь хүүхэд оруулсан хэмжээгээр хүүхдийн тоогоор ам гэж татаас авдаг. Тэгээ энийг ингээд сурвалжлаа явсан чинь тэр нөө цэцэрлэгүүд тэр хүүхэд байхгүй. Одоо ялангуяа тэр Сомалчууд их юм байна. Миннесота мужид. Тэдний чинь хүний эрх харчил ярьж байгаад ороод аваад ирсэн. Нөгөө хэд нь цэцэрлэг ажиллуулж ийн гэдэг нөгөө цаасан дээр хүүхдүүд нөгөө регистр бүртгүүлсэн тийм. Нөгөө манад нөгөө нас орсон хүмүүс тэтгэр авч ийн гэдэг шиг. Ямар ч ялгаагүй. Хөдөл төр байхгүй. Тэгээд ингээл хаалга нүдэл ерөөсөө ажиллаж байгаа хүн байхгүй. Тэгээд хэлэхгүй байгаа. Бузраа юм бэ. Танаас ингээд ороод танаа цэцэрлэгийн үйл ажиллагаа ийм юм байна гэдгийг ингээд би харчээ л та гэд асуугаад байгаа байхгүй юу? Нэг шөөлөд тэр нэг өвгөнтэй нэг цагаан толгойтой өвгөнтэй цог ингээд тэр хоёр ингээд хоёулаа ингээд сурвалжлаа явж хахад тэр Сомалчуудын харьцаа хандлага гэж юусэн байхгүй. 0. Чи юусоо зайлаа бид нар чамайг оруулахгүй чи явуул та энэ гэдэг нөө Сомалчууд нь тэрс хазгаан англи хэлтэй тэгж байгаа. Тэгээд бас нэг энэ хүүхдийн цэцэрлэгийн дуулааны ажгаар мэдж авч байгаа нэг айхтар том барилга байгаа. Тэрэн дотор ингээд бас нөгөө эрүүл мэндийн үйлчлэгийг зүзүүлдэг жижиг төвтэй байдаг юм байна. Health Service Center гэдэг англиар. Тэд нар бас нөгөө Америкийн холбооны засгийн газраас татас авдаг. Тэгээд ингээд хаалга тогшоол юусэн маш том барилга ингээд хаалга тогшоол болохоор чи зайлаа. Бид нар чамд ярьслаа өгөхгүй чи яваа гэл. Тэгээд юусэн эмчинч байхгүй, үзүүлж байгаа хүмүүс нь ч байхгүй, ер нь юуч байхгүй. Айгуу хэцүү. Ер нь энэ бид нар ч одоо жилийн өмнө Трамп гарч ирэл Илон ч нөгөө доо үж үр ашигын яамаа USAID-ийг ганц одоо булааг нэвчтэд ямар их авилга хэмжээ тонууд гарч ирж байгаа тийм. Энэ өрнөдийн ч гэдэг нь хөгжингүү харчсан хүний эрхийг дээлдэг гэдэг осуудыг бид нэг авилгаас ангид энэ төрж айгүй буруу ойлгодог тийм. Тэр Transparency International гэдэг байгууллага байдаг шүү дээ. Тэрний нэг авилгын индекс гараад өрнөдийн хамаг улсууд тэр дээр нь бичигдээд бүгд авилгагүй тэр чинь бүгд тэр худлаа шүү дээ. Нэгдүгээр авилгын төсөөлийн индекс гэж байхгүй. Тэр чинь ингээд бодит объектив тийм критерий биш. Зүгээр ингээд хүмүүсийн төсөөллөөс ингээд судалгаа авчна гэдэг ингээд нэг төвөр судалгаа ангуудаа тэргүүрээ хэмжээ гаргацдаг чинь. Хоёрдугаар тэр Transparency International гэдэг олон улсын авилгын эсрэг байгууллага гэдэг энэ байгууллага чинь өөрөө өрнөдийн засгийн газруудаас сангуучдаг байгууллага байхгүй юу? Энэ нэг тийм төрийн бус байгууллага бие даасан иргэний нийгмийн игэмж биш. Наа чинь төрийн байгууллага гэсэн үг. Санхүүжилт нь хаанаас өөрсдөө төрийн бус байгууллага олон улсын байгууллага гэдэг боловч цаанаа албадлагын мөнгөөр ажиллаж байгаа тийм санхүүжилж байгаа юм. За би тэгээ энэ дээр яг юунуудыг ямар байгууллагуудаас санхүүждэг гэдгийг энэ дээр ингээд бичээд ирсэн. За Германы засгийн газрын гадаад хэрэг хөгжлийн хамтын ажиллагааны яам гэж байгаа. Австралийн гадаад хэргийн яам, Солонгос, Ирланд, Канад хөгжлийн агентлагууд заяа. Норвеги, Шведийн хөгжлийн агентлагууд Америкийн нэгдсэн улсын төрийн департамент гэж байгаа байхгүй. Тэгэд ийм газруудаас санхүүжилт авдаг. Одоо жишээлбэл Америкийг одоо авилгатай гэд хиччихвэл одоо юу болох. Тэгэхээр ийм хуурамч одоо энэ өрнөдийн баахан ийм индекстэй ийм авилга ийм юмнуудад одоо итгэхээ болмоор энэ ч дандаа үзэл сурталын тийм юмнууд байдаг. Ерөөсөө социал демократ заяа. Ардсан социалист одоо энэ төрөөс эдийн засгт ингээ оролцдог энэ улс орнууд болгоно нь штэ. Дэлхийн түүхэнд хамгийн авилгацсан, хамгийн коррупцлцсан газрууд. Одоо өнөөдөр Америкийг ингээд бидэрт бэлэн жишээнүүд нь гарч энэ чинь гэхдээ дөнгөж зах цохно штэ. Цаанаа илрээгүй бухшцсан өчнөө юм байна. Монгол байна штэ. Монголчууд энэ ардчлалыг нэг монгол хүн хадгийн болохоор нэг ингээ гажуудуулаад авилгад ингээ автагдчихлаа гэдэг. Яг үндэ бидний хуулбарлаж байгаа эдийн засгийн систем те бидний хуулбарлаж байгаа тэр хөгжлийн бодлогын зайлшгүй бий болгодог төсөөлөөгүй те одоо юу гэдэг урьдчилан тооцоолоогүй үр дагавар нь өөрөө авилга ялцарлаа байхгүй юу. Тэгээд юу яасан түрүүний мэдэрэгөө ороход ямар ч сан одоогоор тэр Миннесота хотын удирдлагууд нь 55 child гэх одоо өдөр хөнжүүлэх гэх юм уу цэцэрлэг гэх юм уу шалгаж байгаа юм байна. Энэ зөвөр шалгалт орж байгаа. А тэгээд зарим нэг та нар хэрвээ яг энэ юу өөрсдөө YouTube-ээр
үзээрэй заяа. Алей юмнууд одоо энэ No Comics Day центр гэдэг энэний одоо менежер залуу нэг Сомали нөхөр ханаасан ч харсан тэр бас Сомали заяа. Тийж байгаа. Одоо ингээд шалгалтаар орж байна. Бид нар бол буруугүй. Тэнгүүтээ яг энэ нэг Shirley-гийн видеотой холбоотой манай хулгай орцсон. Хулгай орохдоо манай тэр бүртгэл региструудыг бүгдийг аваа явуулчлаа гэж байгаа байхгүй. Тэр одоо хэнийг хураад байгаа. Манайхан шиг явж байгаа юм шүү ер нь. Ер нь адилхан дөө. Арай хитрхидээ нөхдүүд цагаан анс тийм хитэчүүд яг ард нь ингээд зогссон. Өөрөө нэг гоё самаал байсан тэр хүндгаа энэ зүүнтнүүд бол энэ сомалчуудыг бол одоо энэ лөөр хийж байгаа. Энэ бол лөөр болсон л ойлгомжтой шүү дээ. Айгуу хүмүүрч энэ чинь зөвхөн институцийн ч асуудал биш. Ерөн зөвөр энэ Америкчуудын сэтгэлгээ ялангуяа зүүнний үзэлтнүүдээ. Өсөө энэ өмнө нэг колоничлол хийсэн Америкууд колоничлж хийсэн харуудыг нэг юу яаж хийсэн. Тэгэл бид нэг өртөө гэдэг. Тийм харуудыг боолчж хийсэн. Бид нар бол ингээд тийм өртөө, түүхэн өртөө. Тийм учраас энэ харууд юу яасан ч юм бол зүг тэднэрээр усан онгоцоор орж ирдэг. Тэгээ ямар бичиг өрдгөө. Одоо бол энэ Ерөн шууд Америкийн өмнөмсөх тий одоо резиденс авна одоо Евро Франц гэл одоо ер нь тийм л үстэй. Франц одоо хамгийн их усан онгоцоор зарим нь баг хөлөөр ороод ирдэг. Ахаад аваад юм. тэр хүмүүсийн сэтгэлгээ нь тийм байна. Зүүнний либералуудын харууд учраас эдгэрийн ер нь ямар ч гин тэрийг хийж исэн бол одоо бид нар тоохлосгүй. Ингээд дууган өнгөрөх ёстой гэдэг сэтгэлгээд хамгаалаад байна. Энэ мэдээтэй холбоотой шууд дараагийн нэг жижиг мэдээ шууд яриад явчих ш. Тэгээ энэ нүүб ахаал самаал. Тий. Энд чинь нэг яг энэ мэдээтэй холбогдож байгаа байхгүй. Нүүбийн дэрэгдэх одоо нүүбд суух гэх юм уу те төлөөлөгч байнгын төлөөлөгч одоо амбассадор тийм элчин сайд гэх юм уу байнгын төлөөлөгч мэдэхгүй Монголоо. Учир нь амбассадор нөхөр бол энэ нэг Миннесотатай ер нь бол адилхан тийм лөөрд оролцож байгаа байхгүй. Нөхөр одоо Ohio мужид эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг нэг худлаа ингээд цаасан дээр өвчтнүүд авч мөнгө иддэг лөөрд холбогдсон гэдгийг нь Америкийн одоо ингээд юу төрийн хамтны шалгууд ингээд баталгаажуулчлаа. Одоо Абукар Дахир Осман гэж дураараа байгаа шүү дээ. Америкт иргэдтэй Дахир Осман яа нэр мэр бол бас халигэд. Тэгээд энэ чи бас нэр хаалаа. Гүнээр Дахир Осман гэж нэрнээс 8 мэр ирв. Чи хүнийг яагаад нэрээр нь ядардаг гадаг. Аршин хүний их юм мэдрэмжгүй. Осман. Ой яриач. Одоо ярьжсэн юм шүү. За. Гөө. Тэгээд иймэрхүү юм болсон байна. Сомал. Ер нь Сомалтай холбоотой. Энэ Сомалчуудаас ер нь гарахгүй юм байхгүй юм билээ. Энэ Сомал. Ер нь зөвхөн холбоогийн нийлээд байгаа ойлгомжтой шүү. Тийм биз дээ. Жишээлбэл одоо саяны бэлгэн ярьлаа шүү дээ. Тэр Миннесотагийн цэцэрлэгийн лооврын асуудал энэ ургаад эн чи яг энэ эрүүл мэндийн тийм янз бүрийн сангаас ингээд татаас аваад байгаа хүчнөө 100 сая доллараар. Тэгэхээр зүгээр бид нар одоо ингээд зүгээр яг Монголтойгоо жишээд ойлгох те. Энэ сая чин бүрэн ингээд нэг сайд байдаг шүү дээ. Тэр ярьж байгаа шүү дээ. Чин бүрэн ч яриаггүй. Хин блэ нэг бас нэг тэр хулгай авыг яриадсэн шүү дээ. Одоо энэ манай эрүүл мэндийн сангаас ч гэсэн те. Одоо ингээд маш их тийм мөнгө одоо алга болдог. Зүгээр ингээд ийм хуурамч стор нийцчих юм байна. Одоо хор тавтартай хүн ч юм уу эсвэл хүн өвчтөн. Зүгээр их магадгүй үзлэг ч гэсэн тэр чинь эрүүл мэндийн сангийн даатгалаас авах хувь хэмжээ байгаа шүү дээ. Тэр чинь тэгээд 1 сая хүнд ч юм уу за магадгүй 800 мянган хүнд ингээд зүгээр нэг хүний нэг зүгээр дунджаар нэг 100 мянга ч юм уу 300 мянган төгрөгийн тэр одоо үйлчлэгийг та нар ингээд тий үржүүлээд үзэж шүү дээ. Тэр яг миний жоохон хэлэх гээд байгаа санаа бол одоо юу гэдгийг энэ өрнөдүүд тий нэг харуудад өртөө юм шиг ингээд хар арслнуудад өртөө юм шиг одоо юу гэдэг зүүнтнүүд өртөө юм шиг ингэж байгаа байдал нь манайтай яг л адилхан. Тэгэхээр бид нар зүгээр юу гэдгийг асуудлын учрыг мэдгүйгээр одоо шар үстэй хүн байвал гоё гэдэг шиг те. Эсвэл дээд өмссөн гадаад хүн байвал гоё гэдэг үслээсээ бас жоохон салмаар байна гэж. Дээрээс нь энэ эрүүл мэндийн үйлчлэгээний лөөр ч юм уу, цэцэрлэгийн үйлчлэгээний лөөр ч юм уу те. Энэ чинь бол түр хувийн хвшлийн түншлэл гэдэг чинь юм. Тийм, новшийн үр дагавар шүү. Яг ингээд түр бүх юмыг хийхгүй мөртлөө түр нөө энэ функцээ хадгалж үлдээд хувийн хвшилтэй компаниудад ингээд мөнгө болгочдөг. Тэр нь төрөөс ингээд мөнгө аваад хичээлгээ байж. Үндсэн үйлчлэг дандаа фейлдэн, ард нь маш их мөнгө. Ойлгоо тэнгүүд хүмүүс юу гэж боддог вэ гэхээр чөлөө зах зээл нь компаниуд их муухай тийм чөлөө зах зээл их муухай. Компанитай холбоод компани ажиллаж байгаа юм бол энэ компаниудыг үйл зөвшөөрч байх юм бол чөлөө зах зээл гэж хардаг буруу ойлголтоосоо болоод нь капитализмын нэр Тэр хувийн хвшлийн түншлэг гэдэг чинь тэр кроны те хамсаатны те тэр кронизм тэр меркантилист системээ хөөцөлж байгаа байхгүй юу? Ер нь бол
За дараагийн За одоо энэ тийм дараагийн мэдээ одоо нөгөө бас л од болж байгаа залуудаа энэ тэнэглэлээр ер нь маш их хурдан алдарсан те. Завхран манданы энэ сүүлүүд юу ямар хэцүү нэрт. Ер нь хүн чинь ирнээсээ болоод хувьцаа дандаа хорлонтой те. Манданы хэр осман гэдэг. Зүгээр яг уу энэ манай хотын дарга шиг нэг нөхөр сонгогчод байна те. Нью-Йорк хотын одоо амбан захирагч одоо захирагч Монголынхоос ч аим. тий үнэгүй атуустай болгоход шийдэж те бодлого барьж орон сууцнуудыг одоо үнэгүй түрээслүүлнэ гэж байна. Үнийг барина гэж. Энэ юу н хаанаас гаралтай ямар нөхөр гараад ирвэ? Энэ Зохрон Мамданы гэдэг энэ юу Африк төрсэн нэмтгэх гаралтай. Тэгээд аав нь бол нүүн JFK-ийн хөтөлбөрөөр ер нь Америкт суурьшсан. Америкт танилцсан тийм бүхэн юм байлээ. Аав нь ч гэсэн социалист, энэ өөрөө бас социалист. Энэ Америкийн юу л DSA гэдэг юу байгууллага ардчилсан социалистуудын байгууллага. Яг тэрний бүр хамгийн идэвхтэй жишээнүүдийн нэг. Берни Сандерс эдрийн байдаг байгууллага шүү дээ. Тэгээ Берни Сандер, Александр Ocasio-Cortez тангарыг өргүүлж Берни Сандерс тангарыг өргүүлж Илхан Омар одоо энэ нэг юу лээ squad лөө. Тийм Squad гэдэг баахан бүр нэг хамгийн радикал лефтист wing гэхгүй юу? Демократ хамын одоо радикал одоо хамгийн экстрем зүүнний одоо демократ нам дотор байгаа уус төрчдийн харьяалагддаг одоо байгууллага гэх юм уу. Тий. Тэр чинь надад явах. DSA-д нөгөө юу? Democratic Socialists of America. Чичээд Америкийн ардчилсан социалист. Надад чи өөртөө либерал гэж хэлэхгүй, социал демократ гэж хэлэхгүй, прогрессив ч хэлэхгүй, шууд ардчилсан социалист гэдэг. Угаасаа тэр нөгөө залуучуудын байгууллага бэлтгэсэн бүгд тийм мэдлэлтэй явж илээ. Америкийн ардчилсан социалист залуучуудын юм юу гэж хэлээ. Нэг сарын нэгэнд тангараа өргөжүүлсэн. Тэгээд хорон дээр гараад ирсэн. Берни Сандерс яг хажууд нь Дураараа тангарааг өргүүлсэн гэх юм уу тий. Берни Сандерс гэдэг чи одоо Америкийн хамгийн хүчтэй прогрессив либерал социалист тий. Тэр үзлийг түгээгч хамгийн радикал. Одоо энэ ер нь бол Хиллари Клинтоныг бол 2016 оны тэр нэг нам доторх сунгаанд бол ялцсан шүү дээ. Өөрөө лөөвөрдүүлсэн. Тий. Тэр нөхөр байгаа. Тэгээд Зохрон Манданыгийн юу яа хэлсэн яг тэр нөгөө нэг юу тангараа өргөж явахт нь гол хэлсэн 3 ишлийг нь би та бүхэн танилцуулж тэгээд дараа нэг нь бодлого нь юу вэ гэдгийг яриад тий. За өнөөдрөөс эхлэн ерөөсөө тэр тангараа өргөсөн өдрөөс эхэлж байгаа шээ тий. Бид нар биш тий бүр илүү ингээд юу төрийг ингээд данхаалагнаа. Том төрийн үе дууссан гэдэг чинь худлаа. Одоо би англиар бол big government гэж байгаа. Тэг чи бол монголоор бол данхар төр шээ тий. Данхар төрийн үе дууссан гэдэг бол худлаа шүү. Бид нар төрийг улам ингэж томруулж засагланаа. Тиймэрхүү үг хэлж байгаа. Тэнгүүтээ одоо монголоор орчуулбал коллективизмын одоо warrant гэх юм уу? Халуун дулаанаар тий. Индивидуализмыг. Тий. Одоо солино гэж байгаа. Сталинтай жигсэн нэг үг нь яваад л. Тэ? Ерөөсөө шууд хэл тод коммун үз. Тэгээд би юу гэж байгаа юм? Өөртөө ямар шалгаа авахгүй шүү дээ. Хажуудад мем явуулсан шүү. Би өөрийнхөө итгэл үнэмшилт бол уучлахгүй байхгүй. Би демократик социалист. Ардчилсан социалистийн хувьар сонгогдсон. Ардчилсан социалистийн хувьар засаглана гэдэг. Тэнд одоо нэг Мадуро зоригтой болсон. Бас нэг Мадуро л гэхгүй та. Тэгэхээр Мадурогийн нэг хөлбөр Америк одоо энэ өөрсөнд нь бий болж байна. Одоо ч л манай энэ нэг өрөндийн шүтдэг гарууд ч нь болохоор юу Мадуро өдрийг популист энэ гэн. Тэгэнгүүтээ одоо энэ Манданы замданы эдэр болохоор энэ бол төрийн бодлого гэдэг. Одоо нөгөө Эндрю Ям гэлөө. Тийм Эндрю Ям. Нөгөө Нью-Йоркод одоо хүн болгонд universal basic income-тай болгоно гэд одоо социалист одоо хүн ажил хийхгүй байсан ч гэсэн сар болгон төрөөс мөнгө авна гэдэг те дааварцсан. Тийм юм санаачилж исэн нөхрийг жишээлбэл тэр мэд сайхны их сайхан твиттер дээр энэ бол популизм бол энэ бол их хөгжингүү улсын амар тийм эдийн засгийн бодлого энэ гэж бичсэн байсан байхгүй юу. Тэгснээ одоо юу гэдэг 3 дахь ертөнцийн улсууд ч гэдэг юм уу Монголд ч гэдэг юм уу популизм гэдэг. Тийм. Манай энэ хэд чи юусэн үзэл санаанд биш. Яг миний нэг одоо имзэглээ бухимдаад фэйсбүүкээр одоо бичээд идэв. Одоо бид нар хүн болгонд Нямбаатрыг шүүмжилж чинь те. Одоо автобус одоо ямар байдалтай вэ? Төвчрөл ямар байдалтай вэ те. Зүгээр боржуур сольж ил ингээл мөнгө иддэг. Инээ тэрэ. За тэгээ манай эрүүл мэндийн даатгалын сан. Тэнгүүд одоо зүгээр
Нью-Йоркт те зүгээр одоо зүгээр юм ойлгоё гэсэн хүнд бол одоо Мамданы Нямбатар хоёрыг эсвэл Зандан шатар Мамданы хоёрыг одоо бид нар үл те Ардсан намаас, Ардын намаас, хүн намаас алийг ч одоо Мамдан жишж ойлгож болохоор шүү дээ. Тэгэхээр нөгөө миний түрүүний ярьсан шиг нэг шар өстэй л бол зөв хүн тэ өрөнтэй нөгөө CGP хэлээ гэж та нар яаж хамраа өндөрлөөд яаж ч үсээ шараар буудуулаад тэ дорны хүн байхаа болохгүй гэдэг шиг үнэхээр нэр Гэхдээ зүгээр манайхан Нямбатар коммунист гэдэг. Нямбатар коммунист биш. социалист Тийм социалист, социал-демократ гэхгүй. Манайхан одоо ингээд нэг юм коммунизм гэхээр одоо ерөөсөө социализмыг ганцхан коммунизмоор төсөөлөд байдаг. Яг үнэндээ одоо юу гэдэг юм асар их төсөв бий болгоод тэрнэрээс ч одоо ингээд төр хууийн хөвшлтийн түншлэл нэрээр одоо гэдэг мөнгө иддэг. одоо манайхан тэгээд форматыг гаргаж өөрсдөө зөвдөгдөг нэг юм байна шүү дээ. Гадаад улсын туршлага юм нэр л үнэн байгаад байгаа байхгүй юу? Тэр нүүпэн ч гэсэн хүний эрхийг ингэж тэгчлэг үзэл бодол явуулж байна. Германд нэрээ тийм байна, тэгчлэг үзлээ өрөндөд ийм байна. Тэгэхээр нөгөө гадаадд л тэгсэн бол энэ зөв гэдэг бол. Тэгсэн мөртлөө амьдрал болохоо хүн болго ойлгоод шүү дээ. Өнөөдөр инфляц ямар төвшөнд байна, татвар ямар төвшөнд байна. Тэрийг мэдээд байгаа мөртлөө зовлонгийнхаа учир шалтгааныг мэдэхгүй яваад байна шүү. гадаад ертөнцийн тухай ойлголтгүй болохоор харахгүй л та. Харин За үргэлжлүүлээд ярээр. Дундуур нас ямар ч жоохон ярьчих нэмж ярих гэсэн. Юу? Нөгөө сая Мамданы бодлогын талаар юу хамааж гарч ирсэн талаар хүмүүст сонирхуулъя гэж бодож байна. Тэгэхгүй бол энэ Америкчин бол яаж социализм байгаа гэж бид нар ингээ хүмүүс ойлгуулах гэдэг сонгох. тийм түүнээс тийм дургуудтай биш шүү дээ бид нар тийм. Тэгээ ялангуяа энэ залуучууд Мамданыг сонгосон. Америк ирээдүйн ямар байгааг л ер нь харуулж Тийм. авах. За энэ олон бүтшгүй гэх юм уу бүтэлтэйг мэдэхгүй юм бол их том амбицтай амжилттай өгсөн. Юу энэ хамгийн гайг нь төрөөсийн үнийг байрна гэж байна. Энэ ч бол гайгүй. Энэ ч бас гэхдээ ер нь бол ийм юм хаасаагүй байгаа та харин тийм учраас арай гайгүй гэж байна. Тэгээд 200 мянган шинэ орон сууц барина. Тэр нь илүү хямд үнэтэй байх бол. affordable housing яг л наад ипотекийн зээл шүү дээ. Социал демократууд хэрэгжүүлж. Тэгээд энэ юу оршин суугчийн хамгаалтыг сайжруулах гэж бодоо. Тийм. Наа чи нөгөө нийтийн орон сансны оролдлууд их олонгууд ч угаасаа ядуу хүмүүс дүүрдэг. Тэгээд тэд нар чинь гимт хэрэг мэрэг угаасаа амар шүү дээ. Нью-Йоркийн тэр Бруклин чи ямар би яриад байгаа буруу хийж шиг үлээ. Хамгаалт юм тэгэхгүй нөгөө нэг юу эзэн биш тий. Эзэн хөөгд гаргаж байгаа тий. Тэр хамгаалтыг сайжруулах хуулийн хамгаалт. Нөгөө юу л байхгүй төрөөсөө төлөхгүй ч гэсэн байрандаа байгаад байдаг. Яг. Өмчлөө эзний өмчлөг эрхийг байхгүй болгоно гэсэн. Яг наач байна. За тэгээд одоо бол жинхэнэ юу юм бэ? Одоо юу 5 хүртэлх настай. Ийгүй юм. Тий. Одоо 5 хүртэлх насны хүүхдүүдэд цэцэрлэгийг өнгө болгоно гэж байгаа. Энэ нь болохоор жил 6 тэрбум доллар. Зардал. Энэ бол бас сайхан байна. За transportation одоо нийтийн тээврүүд бол автобуснуудыг өнгө болгоно гэж. За асуулт их өндөр зардалтай. Тэгээд юу гэмт хэргийн бодлого нь бол хүмүүсийг хорж шийдэхээс илүүтэй ингээд юу community based approach гэдэг байгаа юм байна. Энэ болохоор илүү тийм нэг толгоор юм хийм. Одоо сургалт мургалтаач юм уу тийм. Дахин хүмүүжүүлэх рүү анхаарна гэдэг байгаа. Энэ бол сонгох хоригдлуудын саналыг авах юм даа. Хүн төрхтнүүдийн санал. Ер нь харуудын санал гэдэг. Тэ. Хамгийн хараа систем хэлсэн нэг. Үнэн тий. За тэгээд юу эдийн засгийн бодлогын хувьд ингээд яг ороод ирэхэд юу цалингийн доод хэмжээг цагийн $30 болгоно. Тэрнээс буулгахгүй гэдэг байгаа байхгүй. Ер нь $30 болгочихсноор яг нэмэр $3,000 болгох юм. Тийм. Мөнгө нь урд юм болчтой бол тий. Тэгээд энэ бүхнийг санхүүжүүлэх шаардлагатай шүү дээ тий. Тийм учраас татвар нэмнэ. Том компаниуд дээр ер нь томч гэрд тахгүй. Ер нь компаниуд дээр тийм татварыг л нэмнэ гэж байгаа. Тэгээд хамгийн амар юм нэг юм уу? Юу хот өөрөө хүнсний дэлгүүртэй супермаркеттэй болон тэр нь хямд зүй зарна. Яа. Яг л Монгол sorry. Тэгтээ та нар юу анзаарч байгавал одоо наа чи өөрийгөө аль биесээр социалист гэж зарлаж байгаа гэдэг ч гэсэн наа чи одоо ч Трамптай сая Камала Харрис жишээлбэл өрсөлдөжсэн. Камала Харрисын сонголтын амлалтууд чи иймэрхүү юм байсан. Тийм, ерөөс яг үүний яналт яг иймэрхүү рент контрол ийм л юмнуудаас ингээд анзаарангуй демократ намын чи эднэрийг радикал лефтистүүд тэр Берни Сандерс, Александр Ocasio-Cortez
За мамдааны эдгээр өөрсдөө социалист гэдгийг шууд хэлчихдэг. А гэхдээ илүү нөгөө нэг санаатай төвийн үзэлтэй гэдэг нэг хэдэн нөхөд байгаа шүү дээ. Одоо Байден ч юм уу, Обама ч гэдэг юм уу, Харрис ч гэдэг юм уу, Клинтон ч гэдэг юм уу. Эдгээр ч өөрсдөө социалист гэж нэрлэхгүй заяа. Либерал гэж байгаа. Тэгээ эдгээр ч ингээд би арайч социализм руу орохгүй гэж байгаа бүртөө хэрэгжүүлдэг бодлогод нь яг эдгээр л гэдэг байхгүй. Төвийн үзэлтнүүдэд байгаа зүүн төвийн үзэлтнүүдэд байгаа чи яг үнэндээ яг бодит бодлогоор ингээ хараад риторикийг нь одоо үйл хэрэгсэх юм бол Бёрни Сандерсаас ямар ч ялгаагүй. Наа юу аргумент чинь би нэг Английн юунд дээрсэн магазин дээрээс уншиж ирсэн. Бас уу? Энийг бол би өөрөө articulate хийж байгаа. Англи Jeremy Corbyn гэдэг үсний хүн тийм. Тэр чинь тэгсэн аахгүй. Энэ Jeremy Corbyn-ийн энэ амлаад байгаа энэ илүү социалист арга хэмжээнүүд чинь айл хэдийн наад нөх хөдөлмөрийн нам юу хоёр ч консерватив нам хоёр ч хэрэгжүүлсэн шүү дээ. Тэр Зохроо Мамданыгийн амлалтууд ч манай Монголын улс төрт ч гэсэн дүүрэн байгаа. Хин уянгач хэн блэ түрээсийн үний дээд хязгаарыг тогтооно гэдээ ярьжлээсэн шүү дээ. Одоо Ирландд чи амьдарч ирсэн чи Ирландд орон сууцны одоо зах зээл чинь нүд хомсдол болсон. Нүд хомсдол. Яасан гэхээр түрээсийн дээд хязгаарыг тогтоосон үний янал. Тэгээд дээрэс нь одоо юу гэх сая жишээлбэл нилээ гарч ирээд тэр үний түрээсийн дээд хязгаарыг цуцсан чинь орон сууцны хомсдол байхгүй болчихсон. Гэх маягтай энэ чи өөрөө энэ Нью-Йоркийг улам хэцүү болгох жигэн центийн ширинг социалист ширинг болгох. Тэгээ Нью-Йорк ч одоо ч айгүй одоо ч гэсэн нөгөө үйл хөдлөлийн амар өндөр шүү дээ. Одоо бүр дийлэх. Одоо тэгээ тэр 200 мянган орон сууц эдэр гэдэг чинь манай Монгол ардын нам ардчсан нам хоёрыг хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлэл моргэж. Үгүй энэ ч зүгээр хизэнээсээ хэрэгжүүлсэн. Мамдааны зүгээр өөрийгөө социалист гэд нэрлэлчингүүт хүмүүс сенсацтай байгаа болохоос ш Мамдааны типикл ус төрчихгүй өнөө үеийн. Яг үнэндээ зарим ийм хүмүүс өөрсдөө бүр барууны үзэлтэй гэж нэрлэдэг. Тэгээ Мамдааны өөр Монгол муслим гэдэг байгаа. Тэгээ муслим. Муслим тэгсэн мэтлээ LGBT-г хэмждэг гэдэг. Тэгээ наач наач яг вок. Тэгээ одоо манай монголчин ийм улс төрчдөр удахгүй хахаж айл. Одоо тэгээ Мамданыгийн tenant director гэдэг байгаа. CVO гэдэг хүүхэн. Энэ чүүд гаралтай хүүхэн юм шиг. Энэ бол чүүд гаралтай. Ер нь бол тэр мөрөн ч одоо дүүрч. Тэр нь нөө риторик тал дээрээ бол Мамданаас бол илүү юм билээ. Ингээ илүү радикал. Ер нь бол хувийн өмч гэдэг бол цагаан арьснуудын одоо ноёрхлын бэлэг тэмдэг. Тэр гэж мэгээ. Хувийн өмчийг хураа seeds private property гэдэг гэж мэгээ. Солиотой. Энэ бол бас амар хүүхэн байлээ. Энэ хүүхний одоо тэр ярьсан хэлсэн бүх юм ингээд сая Twitter хүмүүс гаргаад ирж байлээ. Наа чин тэдэн оны тэдэн сарын тэдэнд яг ингэж биччихсэн байх шүү дээ. Энэ хувийн өмчийг бол шууд эсэргүүцдэг. Нөхдүүдийг өөрсдийнхөө хажууд ингээд мамдааны цоглуулсан юм шиг л байгаа юм л та. Тэгээд ер нь энэ бодлогуудыг ч одоо ингээд бүхэл консерватив нам ч гэсэн зарим тохиолдолд консервативууд ч гэсэн энийг хэрэгжүүлж байгаа шүү дээ. Би өөрөнтэй. Эдийн засгийн хувьд Тэгээ либералууд хэрэгжүүлж байгаа. Энд дэр чи ганц эсэргүүцэж байгаа хүмүүс чинь либертарууд л байгаа шүү дээ. Тэгээд либертаруудыг одоо юу гэх юм? Яг эдийн засгийн хувьд иймэрхүү юм жоох эсэргүүцсэнгүүт far right гэж байгаа шүү. фашист Хит барууны гэдэг. Яг үнэндээ зүгээр жоох 90 сарууд ухаантай хүн болгоно л одоо барууны хит барууны л гэж хэлдэг шүү. За дараагийн мэдээ дараагийн мэдээ юу шууд ургуулж нөгөө юу Сан Франциско хотын захирагчийн яг Нью-Йорктай ажиллах нь бүр аимшигтай. хотын захиргаа хотын захирагчтайгаа нийлж байгаа Сан байгуулсан. сан байгуулах ч юу ах одоо тэр байхгүй юм дээр сан Тийм байгуулах өгөхдөөгүй гэж өгөх нь чухал. юу яасан Сан Францискод Монголд нэг баахан өгөхгүй сан гэх төрлийн бас аваад Тийм. байгаа. Баялагын сан гэдэг чинь. Сан Франциско хотын төсөв 1 тэрбум долларын алдагдaltaй байгаа юм байна. Энэ жил. Тэгсэн чинь одоо нэмээд Ийм алдагдaltaй байхад одоо энэ хотын захирагч нь хотын удирдлагуудтайгаа нийлж хагаад хар ярьжтай хүн болгонд 5 сая доллар өгөх тийм хуулийн төсөв одоо гарын үсэг тогтоол дээр нэг гарын үсэг зурчлаа. батлагдсан гэж байгаа шүү дээ. Батлагдсан энэ бүр батлагдсан. Яагаад хар ярьжтай хүмүүст ингээд 5 сая доллар өгж байгаа гэсэн чи тэр яг л нөгөө нэг түүхэн уламжлалтай холбоотой гэдэг юм. Энэ боол байсан хүмүүсийн уруудныг бид нар ингээд буцаад reparation хийх одоо юу гэх юм те. Буцаад ингээд нөхөн олгор олох ёстой гэдэг. Тэгээ 5 сая доллар байхгүй. Тэгээ гол нь хүн болгон 5 сая гэдэг байгаа шүү дээ. Энэ нэр дураараа. Одоо энэ Сан Франциско гэж одоо Калифорни мужтэй. Сан Франциско, Лос Анжелес эднэр чи ер нь одоо яг тийм илүү одоо зүүнчсэн одоо зүүнний маягтай юу штэ. Одоо сонгуулиар чиндан ардсан нам ялдаг цэнхэрдсэн муж. Тэгэхээр зүгээр нөгөө халамж ихтэй учраас бас л нөгөө өөрсдийнхөө нөгөө данхар төрийг
сонгуулийн бүтцийг л бас барих гэдэг шүү дээ. Тийм миний ойлголтоор бол. Тэгээ энэ хоосон амлалт нь бас 5 сая доллароос гадна байна шүү дээ, тий. Юу хар эрсдүүдийн үрийг тэглэж байгаа. Тэгээд юу татврыг хөнгөлөлт идэлүүлнэ. Тэгээ орлого дээр нь ингээд нэмэлт орлого өгнө. Татаас өгнө гэж байгаа байхгүй. Энэ хаанаас гарч байгаа мөнгө вэ? Байхгүй мөнгөн дээр ийм том амлалт хийгээд тэгээд гараа хэсэг зураад баталчихж байгаа. Энэ Сан Францискогийн хотын захирагч нь дөнгөж өнгөрсөн жил сонгогдсон ер нь улс төрөөс гадуур ингээ шин цаг ирж ийн гэдэг тийм өрөөтэйгээ сонгогдсон нөхөр байхгүй юу? Ер нь бол илүү харьцангуй модерат юм одоо юу гэх юм. Айдуу. Тийм. Одоо айдуу. Тим хүн дайжиж яг нэг жилийнхээ ойд ийм хачин тогтоол баталчихж байгаа юм л та. 5 сая доллар хүн болгонд хараа систем. Тэгсэн чинь хүмүүс эсэргүүцэж байгаа. Ойлгомжтой эсэргүүцэж шүү дээ. За нэгдүгээрт мөнгө байхгүй танаа наангаа одоо ханаасаа гаргаж ирэх юм. Худлаа вирчүүсийг нэг хийлээ гэж. За хоёрдугаарт та нар хараа эрсднүүдийг ингэж нэг эргээр ялгарлах чинь үндсэн хууль зөрчиж байгаа шүү гэж хэлж байгаа байхгүй. Энэс үнэ. Тийм шүү дээ. Иймэрхүү юм болоод энэ зөвхөн Нью-Йоркч шүү дээ. Энэ Калифорни, Сан Франциско хотод болж байна. Ер нь бол Америкийн том хотод ер нь бүгдээрээ зүүн тал руу байгаа шүү дээ. Амар. Тэгээ Аргентин гэхэд Буэнос Айрес гэхэд тэр чигт. Калифорни ч тэгээд дээрэс нь цагаачдыг хамгийн ихээр хүлээж авдаг. Одоо манай Монголоос ч юм уу эсвэл одоо тэр Латин Америкаас одоо дөрвж байгаа цагаалж байгаа хүмүүс ерөөсөө ихэнх нь юунд Калифорни мужид. Халамж ихтэй. Зүгээр бараг иргэншил үсчих юм бол бараг Чикаго ирээд Чикаго бас ихтэй. Тийм тий. Тэр дандаа демократ мужуудад монголчууд байна. Тийм. Цагаас л ч бас ихтэй тийм. Тэр нөгөө мужийн шүүхийн шийдэж байгаа тэр хууль зохиол байгууллагууд бүгд зөөжсөн. Тэр нөгөө Трампыг монголчууд нэг хэсэг үздэггүй шалтгаан ерөөсөө виз чангарч бай гэсэн шалтгаан. Тэгэхээр Трампын тэр расист юу 1000 дахь асуудал хит барууны үзэлтэй байх гэдэг бол үндэ хамаагүй л байхгүй. Монгол хүний нөгөө нэг зарчмын яриад ирэхээрээ гэдэг нөгөө баабрыг өгдөг штеп. Нэг ард нь нэг ядарсан шалтгаан байдаг, шалтгаан байдаг гэдэг. За тэр яг хэдэн одоо ингэ нөгөө айгүй олон мэдээ үлдгэсэн биз дээ нөгөө. Тэгэхээр одоо ингэ жоохон хурдцтай тэгээд гол одоо хэдүүл нөгөө хадуу юм болгонд одоо ингэ сүртэй дүгнэлт хийх гэдэг. Тийм ээ. Дүгнэлт хийхгүй шүү. Яг юун дээр жоохон адуурууд дээр жоохон мэдлэг боловсролоо гайхуулаад байгаа ш одоо. Зүгээр хурд явчих. За. Дараагийн мэдээ Герман Берлин хотод хит зүүнний үзэлтнүүд халдлага хийсэн. Өөрсдөө Ускана групп гэж нэрлсэн нөхдүүд Берлиний илүү нэг аффлуент одоо илүү баячуудын хэсэгт нь цахилгаан тасалсан. Цахилгаан станцыг нь одоо доголдуулсан гэх юм уу тий. Энэ тэр бүс нутагт ерөөсө 35 мянган хүн амьдардаг. 1900 гаруй бизнес эхэлдэг байгаа байхгүй. Тэгээд тог байхгүй. Одоо тог халаалт юу ч байхгүй. Тэгээд нөхдүүд одоо айгүй хүнд байдалтай амьдарч ингэ яд чахад тэр цахилгааны төв шугамыг дэлбэлээд вандализм гусаа. Вандализм ер нь бол терроризм гэсэн. Тэгээд хэцүү юм нь өндөр настай хүмүүсийн асрамжийн газрууд тэр дүрх хэсэгт байдаг юм байна. Тэгээд нөгөө хэд одоо хаана байх юм гэдэг асуудал нь одоо юу Германы хэцүү. Одоо тэрийг нөгөө зочд буудлын руу оруулж байгаа. Тэгээд нүүлгэж байгаа юм шиг байна. Тэгээ шалтгаан Ускана групп гэдэг хэцүүний үзэлтнүүд яагаад энэ хорлон сүтгэл хийсэн бас нэг хүчтэй байж дараа штэ. Юу энэ захилгааны хязгаарлалт одоо энерги биш тий эрчим хүчний хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Энэ муу баячууд ингэж гоё амьдрах хэрэггүй энэ захилгаан өрөөд үүж идэг тий. Ингэх ёсгүй. А дээрэс нь энэ юу биш AI биш тий. Энийний хэрэглээ өндөрснөөр зарцуулдаг эрчим хүч ингээд ногоон дэлхийг устгасан. Ийм учраас бид нар энэ AI-ыг эсэргүүцэж байна. Дээрээс нь ер нь энэ fossil fuel гэдэг байгаа шүү дээ. Тийм. Энэний хэрэглээ ингээд бууруулахыг хүсэж байгаа учраас бид нар ингэж солиотой хулгайлсан туршиж гэх юм уу тий. Эднийг эсэргүүцэж байгаа учраас бид нар ийм орлон сүтгэл хийлээ гэдэг. Тиймэрхүү юм болсон байна. Энэ одоо бас л сайхан зүүнтүүдээ бас л нөгөө юу гэдэг нөгөө цаг өөр амьсгалын тэгээд цаагуур тэгээд эдгээр чинь саана нь штэ санхүүжуулагчд дээ. Санхүүжуулагчд нь яг хаанаас гаралтай гэхээр нөгөө айхтар төвийн үзэлтэй намууд байдаг байхгүй. Тэгээд ер нь цаагаараа тийм. Ер нь бол зөв энэ хорлон сүтгэл хийсэн нь бол үнэн. Гэхдээ ер нь Германы төрийн бодлого чинь угаасаа энэ нөгөө ногоон бодлого руу явж байгаа шүү дээ. Зүгээр албан ёсны бодлогыг нь илүү нэг юм хүчирхийлэл
Гэтэ ослуулж гараад терроризм болчихж байгаа. Тэгээ наа Одоо чигүй ер нь бол тий. Ер нь бол дөөш жишээлбэл байгуулагдаад ингээд баахан Байдны засгийн газар ямар Байдны засаг захиргаа ямар юмд мөнгө зарцуулаа марцуулаа гэж жоохон хянаад эхэлчихсэн чинь Байден жишээлбэл Америкийн коммунист намд 10 сая долларын загварчилдаг өгсөн байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд нэг ийм амар нэг ийм Монсоникийн баяр хөөрчт юм уу те. Нэг иймэрхүү нэг радикал нэг ийм энэ системийг нэг эсрүүцээд байгаа юм шиг нэг юм коммунизм ирдэг хүмүүс ингээд гарч ирээд яриад байдаг штэ. Тийм. Цаагаараа нөхдүүд чи яг одоо юу гэдэг олон хүний саналыг хуваах байдлаар яг нэг establishment гол зөнхөлж байгаа улс төрийн эрх хэрэгчтэй өөрчлөлт юм бэлээ. Одоо энэ хорон сүтгэлийг явуулж байгаагаар терроризмын хэрэг нээж байгаа гэсэн яасан бэ? Одоо тэхэл байлгүй. Тэгэхээр одоо чи терроризм Үгүй албан ёсоор хариуцлага хүлээсэн гэх юм уу? Бид нар эдний ч энэ нөгөө нэг юу шалтгаанаа ч хэлсэн. тийм шалтгаанаа хэлээд нөгөө өөрөө ингэ тунхаг битсэн байгаа юм л та. Тийм. Бид нар угаасаа энэ Дэлхийг авран маа. хариуцлага хүлээж. Ер нь ногоон террорист зөндөө шүү дээ. Тийм. За дараагийн мэдрэг одоо жоохон Хурцтай явахгүй. гуруулаа одоо ямар нэг цай тавьж мэ цайн чаанаа гэх. Нэг данхтаа Дараагийн удаа нэг найз нь халуун совтой цай өдрөө. За. За шинэ жилийн одоо 19 он гарахтай солигдтоо зэрэгцээд Бас вандализм. Францад бол вандализм үүссэн. Энэ нь бол нөгөө нэг одоо энэ салют биш үү те? Салюттай бол ялангуяа холбоотой энэ Нидерландд 19-р зуунд баригдсан сүм шатсан байгаа. Тэгээ бас ганц хоёр хүн амнасаа алдсан маш их юу юм шүү дээ. Машин гэсэн юм уу те? Хувийн өмч. Хэдэн мянган машин шатсан гэж 2 Тэр бол Францад. Францад. Тэр Нидерландд бол ямар ч байсан юу яасан бэ? Энэ ер нь бол цагаачд шүү дээ. Ойлгомжтой. Ер нь бол цагаачд. Нөгөө Маш нэг их одоо ер нь цагаач Самал Африк муслим тий. ингэдэг гэж байна. Би ямар байж үтсэн биш. Юу? Энэ Европын хотууд чинь шинэ жилийг 12 сарын 31-нийг бол нэг хайхтар тэмдэглэдэг. А зөв Christmas 25-даа бол айгүй хотоороо тэмдэглэдэг юм байна шүү дээ, тий. Одоо Огийн сайн мэдэнтэй чи ч одоо өдөр болгон нөгөө постыг өгдөг үз. Тэрний өглөө шиг байна тий. Лондны өглөө юм байна. Тэ ганцаараа өглөө шиг лаа. Берний үдэш шиг байна. Тэр нэг жадын Тэгдэм байна. Тэгсэн чи одоо энэ нөгөө цагаач дооширсноос шалтгаалаа 31-ний орой гэдэг чинь бол сүртэй. Сүртэйтэй гол нь их нөгөө энгийн ард иргэдээ хохирлтой иймэрхүү юм болоод байна. За Францад бас яг адилхан. 1173 машин одоо шатсан гэдэг байгаа байхгүй. 1173 машин гэж боддоо. Тэгээд 500 гаруй хүн ингээд юу яасан баримтлагдсан гэж байгаа. Гэтэ энэ нь бол нөхдөө цагдаагийн газар хэлээд байгаа. За өнгөрсөн жилдээ харьцуулахад бол өсөлт нь бол харьцангуй гайгүй байлаа гэдэг. Өнгөрсөн жил баярлалаа дүүн маран. харин тийм өнгөрсөн жил 900 машин шатсан юм байна. 900 гаруй 984 гинэ тоо. Энэ жил болохоор 1173 яг өсөлт бол байгаа ч гэсэн харьцангуй гайгүй байлаа. Тэгээ наад хэдий чинь нөгөө болиуд нөгөө хамгаалтын албаны өмнө 90 мянга гэж байгаа. Юу гэсэн үг вэ? Тэгээ 90 мянган цагдаа жандарм гэж ярьдэн шүү дээ, тий. Нөхдүүдийг ингээд улс даяар ингээд юу дайчилсан. дайчлаад ингээд нэг тайван сахиулах замаар 31-ний өдөр шүү дээ, тий. 100 мянга орчим хүн хамгаалтанд гарч тэр ч одоо ямар хэмжээний вандализм сүүрж вэ? наач юу цагаачлах наач чинь invasion байгаа шүү дээ. Тий. Тэгээд хөргөөлж салюта цагдаа нар л боддог гэж татаад шүү дээ. тийм. Цаг нөгөө одоо сая би бас бодчихлээ байлаа. 31 салют манай байрны хажуудтай шүнжэнгөө салют хийсэн. Манайх нэг нэргөө бас тэлсэн байл шүү дээ. 5 шүний буудаад тийм бах тий. гар мар тасардаг гэж солиод онцлогдсон. Тийм бах. Тэгээ шүний 4-5 цаг хүртэл ингээл тишлээд нь шүү дээ. Тэнгүүд бас чиний хэлдгэр би цаан цаялаас эргээсээ бодчихлээ. За яг тэр нөгөө одоо радикалаас арай нэг жоохон хөгжилтэй юм байна. Сая энэ Швейцарт бас айгүй харамсалтай болсон юм Тийм тий. байлээ. Нөгөө өсвөр насны хүүхдүүд нөгөө 17 настай хүүхдүүд Крисмасаар тэмдэглэж байгаад нөгөө Бенгалийн галыг нөгөө Виноны шилэн дээр ингэж бөөнөр өж 300 хүүхд ингэж байгаад нэг нь тааз руу буудаад газ гал авалцаад тэр нөгөө баахан арцсан юмнууд чинь амар юу яагаад чи баг хэдэн хүнээс орсон гэсэн бэ? Доор хаяж 30 хүнээс орж 70 80 хүн шархчихсан юм. Амар уус. Иймэрхүү ямар ч Тэр наа Европ чи би ингэдэг би нэг удаа Германд яг Крисмасаар байсан байхгүй юу? Тэгээд амар штэ. Тэр Берлин чи 1 сая одоо исламын шашинтнууд байгаа штэ. Тэгээ хинхэн агуу зөвхөн 1 сая турк байгаа. Тэгээд наад эргүүнүүд чи яагаад гэдэг вэ гэхээр нэг юм хууртал тийм хятад солиотнууд штэ. Банк хятад солиотнууд. Тэр чи Германд байгаа ч гэсэн.
Нэг нөргөө ингэ шахаад байдаг хөө. Тэгээд нөгөө шарууд нь ингээл дүүрсэн. Амар хөлцөнгөө. Гэтэ тэр хүмүүсийн нүднээс ингээ харагдаж байгаа байхгүй. Метрон цуусан ч гэсэн хорсол. Нэг хар орж ирэл шууд метроных нь 2 хүн суух санд тэр хөлөөж игээ суучихна. Шавхаатай хөл мөлөөр Берлин аймаг нөгөө бороо мороод шүү дээ. Тэнгүүс нөгөө үедээ тэр ингээл би нөгөө ажигладаг байхгүй. Нүд ингээл тэ. За энэ уус ер нь энэ Европч Гитлер төгссөн шүү. Гэхдээ нэр тийм шүү. Одоо реакц гарч иж байгаа айгүй залуучууд амар хэмжээгээр нацизм ороод байгаа тийм юмнууд нацистууд бий болоод байгаа юм байна. Өчир шалтгаан тийм тэр чинь үндэсний үзэл дээр нэмээд нөө социализм гэдгээр социализм. Гэхдээ тэр өдхөө бүр бүр ингээд хит нөгөө этно шүү дээ. Тийм бүр яг нацистууд шиг тийм нөхцөл айгүй олноор бий болж байгаа юм. Тэгэхээс ч та харахгүй бол тэр чинь ингээд жишээлбэл ихч мэгч ээж мэж ингээ хүчнээд алж малцсан тийм юмнууд байдаг. Тэгээд тийм юмны хохирчоос эрэгтэй өсвөр насны хүмүүс чинь амар радикал чинь. Тэгээд тэд нар чинь мэдээж л ингээ нэг проблем байгаа тэр проблемыг шийдвэрлэж өгнө гэдэг нэг юм идеологи ярддаг, илүү харизматик ч юм уу юм янз янзын куртын дэргүүн шиг юмнууд зөндөө байгаа шүү дээ. Тэгээд тийм нөхдүүд чинь ингээ Германд бол нацистууд бий болсон нөгөө амар сүртэй малгай залгаагаа өмссөн явж лээ. Ер нь байдаг л та. Тэгээд тэд нар бас орширж байгаа юм байна. Одоо тэгээд буруу санаагүй бол сая нэг Twitter дээр бас яваад байсан юм байна. Кёлон хотод нэг стример хүүхэн, инфлюенсер хүүхэн. За би энэ исламынхантай одоо нөгөө цагаачтай шинэ Берлин аюулгүй гэдгийг батлах гад орой гарсан. Гарсан ч нөхрийг бол зөв шууд зайл гэж толгоо төрөөрөө зөхөж мөхөд чи ер нь яваа л гэж. Шулуугаар толгойг зөксөн шүү дээ. Би тэр Парист бол би хизэж очихгүй гэж боддог шүү. Манай очсон хүмүүс шүнжигээ зүгээр гадаа унтж жагаад жоохон зайдуу алхаж жагаад цэцэрлэг хүрээлэнд унтж жагаад метро гэхлээр шууд явчих тийм автобус мотос. Тэгэхгүй л тэр нөгөө буудлал муудлага яг Парисын тэр аваар. Парис чинь зөвхөн кинон дээр л гоё. Зурган дээр л гоё. Тэгвэл тэнд бол яг Африк байсан. Огийн зонд нь очсон чинь би зүгээр нөгөө би чинь 2 улсад очсон чинь яг уугуул шиг байсан заяа. Узбект очиход Лондонд очиход яг ингэ навчиг тарган хар юм алчуур зүйлэнтэй. Би ч өөрөө нэг тийм пловны тогоочиг царайтай шүү дээ. Нэг амар алын идэгчиг царайтай. Би үл чинь ямар ч айцгүй болох юм. А тэнд шар марууд бол харин асуудал байгаа. Мурч гэж мэдгүй. Энэ нэг шорлог морлог хийдэг л нөхөр тоогооч тий ажлаа тараа явж ийн л гэж бодсон. Чи Монгол том намын дарга хүн гэж. Маас намын тий маас намын дарга солиорч явах. За тэр солиорч явах. За сүүлчийн мэдэрэг оръё. За энэ мэдэн дээр харин сайхан төлөрчий гэж бодож байна. Тэгээ. Юу? Чиний ганц ярих мэтэй байна даа гэж байна. Юу яасан? Владимир Зеленский Украины ерөнхийлөгч шинэ эдийн засгийн зөвлөх юу яана томилгоор болсон. Тэр нь одоо энэ Кристиан Фриланд гэдэг одоо Канадын улс төрийн бас эстаблишментийн том одоо улс төрч. Ээж нь Канад л уу? Ээж нь Украин. Аав нь Канада. Тийм үү. За энэ нөхөр яад гэдгийг хэдүүлээ одоо цаг авч хэлцээ. Яагаад Зеленский энэ Фриландыг өөрийнхөө эдийн засгийн зөвлөхөөр аав? Тэ? Юу Зеленский твит дээр тэгж хүчлээ энэ гадаадын хөрөнгө оруулалт татхад Украиныг сэргээн босгоход энэ Фриландын туршлага мэдлэг бол маш их үнцэнтэй тэр гэсэн ухааны юм хэлсэн. Одоо сайхан муулнаа Фриландыг хэдүүлээ. Тэгээ. За Фриландын намтраас эхлэв. Энэ хүүхэн бол ерөөсөө юу багаасаа улс төрийн активизм хийгээд эхэлсэн. 10 жил их сургуулаасаа угаасаа яг зүүнний үзэлтэй зүүнний либерал угаасаа нам нь бол Канадын юу либерал нам. Тийм. Ойлгомжтой Канадын либерал нам гэдэг бол Justin Trudeau-гийн нөгөө нам шүү дээ. Социалист нам. Тийм, социал-демократ одоо их газрын Европын нэршлэр бол. За энэ хүүхний юу аав нь либерал намыг дэмжигч. Ээж нь шинэ ардчилсан нам гэдэг бас либерал намаасаа илүү зүүнний үзэлтэй тэр намыг ингээд гишүүн байсан. Бас улс төрийн идэвхтэй. Өвөө нь нацист. 9 жорнд бүрдсэн. Тэгээ бүр яг ингээд хүний энэ удам дагдаг гэдэг тийм одоо юу гэх юм удамтай хүн байгаа байхгүй. Сусны социалист. Яг үнэ. Одоо өвөөг нь ярьж л та хүмүүс ингээд одоо хүн эцэгхэд сольж дүрхгүй ч юм уу те гэж ярих л баг. Гэхдээ ямар ч юм яриад одоо та бүхэнд сонирхуулахад гэдэг шиг өвөө нь одоо Кракивская Виста гэдэг би одоо сайн гоё хэлж чадахгүй ч магадгүй. Тийм Польшийн одоо Украинд сонио гэх юм. Краковын мэдээ гэдэг. Нөө нацистын Германы одоо доор дэглэм доор бах Польш улсын Папад government. Тийм
Польш улс дахь украинчуудын одоо засаг захиргааны албан ёсны сонирм бохгүй юу. Ер нь бол жүүдүүдийг одоо геноцид хийхийг дэмждэг тийм ерөөсөө нацистийн бодлогыг дэмждэг. Холокостыг дэмждэг. Дэмждэг тэр гол сонингийн ерөнхий редактор байсан. Энэ сонинд редактор болоход асар хэцүү байсан гэдэг тэгдгийм байлээ. Тэгсэн нөхөр 30 эдгээр наснда бараг сайн дураараа редактор нь болцсон юм уу. Тэгээд 40-оос 45 оны хооронд редактор хийгээд тэгээд ялагдахтаа зэрэгцээ нөхөр болонгуудаа цаашаа Канада руу гараа явцсан байлээ л да. Одоо Канадад ч украинчууд ихтэй нацист үзэлтэй украинчууд бол ялангуяа маш олон. Сая нөгөө нэг юу Канадын парламент чинь угаасаа Холокостын Зеленскийг дагаж утсан Холокостын гэмт хэрэгтэн Украины нацист түнтгэл үзүүлээ гэсэн. тэгсэн. Тэгээд энэ мэдээ нь угаасаа ер нь 2010-ад оны үед бүгдээрээ л мэдчихсэн ил гарсан юм байна. А тэрнээс өмнө бол нууж ийсэн. Энэ хүүхэн чинь гадаад хэргийн сайд болохт нь юу дээ. Яг ингээд ил яг энэ мэдээ нь ил гарч ирсэн. Тэрнээс өмнө бол нуудаг байсан. Анх гарахт нь хизээч тийм юм байхгүй гэж ихэд үгүйсгэж ийсэн. Дараа нь бүр яалтчгүй ил болцсон юм байлээ л дээ. Худалчинд нь л байгаа юм л та. За тэгээд түрүү нөгөө карьер гэж явж ирсэн шээ тий. Энэ хүүхэн чинь юу Ivy League-ийн сургуульд Harvard байна уу да. Юу Орсын түүх утга зохиол гэдэг мэргэжил эзэмшижсэн. Яагаад гэвэл Орос тал руугаа ойрхон гэдэг нь энэ чинь ээж нь Украин байхгүй. Тэгээд юу юм бэ л одоо Украинаар л усцаас Оросоор угаасаа сайн ярьж чаддаг мэддэг. Тийм учраас энэ Украин руу томилогдоход нь нөлөөлж байгаа гэж хэлээ. Тэгээ одоо хэдүүлээ энэ хүүхдийн юуг нь яа. Бодлогын 20-с 24 оны хооронд энэ хүүхэн ч одоо сангийн сайд болоо. Канадын хүүхэн анх удаа эмэгтэй хүн сангийн сайд бус тохиолдол шүү. Нэгтээ юу ямар бодлого хэрэгжүүлж ирсэн юм бэ гэхээр мөнгө хивсэн. Ялангуяа тэр нөө ковидын үед таарсан. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлсэн. Ер нь Канад бол 40 саяас буухгүй гэдэг юм байна. Ер нь 40 сая доллароос сая бишээ 40 тэрбум доллароос буухгүй гэдгийг 69 болгож нэмэгдүүлчихдэг бас л хүндгаар. Тэгээд юу энэ татвар матвар гэнэ capital gains tax гэдэг чинь монголоор юу гэдэг ч үлээдээ. Шинэ хөрөнгө одоо хэмжээний хөрөнгө бүрэгтэй болсноос авдаг татвар. Тийм. Тэр татварыг бас хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг. Шалчин татвар. биш. Тэр нь гинт ингээл гинт хөрөнгөтэй. одоо чи жишээ нь хувьцаа авах гэж бодсон чиний тэр хувьцааны чинь юу үнц нь өссөн шүү дээ тий. Тэр өссөн өсөлтөөс чинь татвар авч байгаа. гинтийн их ашигын татвар Тийм юм. Тийм. Тэр мэрийг ингэж нэмэгдүүлэхийг одоо үгүй уриалж исэн өөрөө ингээд юу чирж исэн тийм нөхөр байгаа. Ерөөсөө энэ төрийн оролцоо гэж байхгүй. Ойлгомжтой. Канадын либерал намын хэл бодолтой. Хамгийн аимшигтай нь 2022 оны нөө 1 байна 2 сард юу Freedom Corner гэж болсон шүү дээ. Канад ч нөө албадан вакциныг эсэргүүцсэн. Жагсаал боллоо шүү дээ. Тракруудын жагсаал болсон шүү дээ. Тэдийг бол нухчин дарахад маш их оролцоотой байсан. Сангийн сайдынхаа хуваар нөгөө тэр жагсаалыг дэмжигч болон тэр нөгөө зөвхөн хандив өгж байгаа хүмүүсийн хүртэл дансыг нь зарцааж хаалаа шүү дээ. Тэгэхэд ерөөсөө энэ хамгийн гол манлайлж оролцсон хүн энэ Кристиан Фриланд. Арилжааны банкуудад та нар наад хүмүүсийнхээ дансыг би мэдэж байна. Та нар ямар ч хуулийн юу хүртэхгүй. Та нар заавал миний ингээд юу зааварыг даах энэ төр гэдэг. Дараа нь нөхрөөс асуусан чинь би бол хийх ёстой юм хийсэн. Би бол зүйл хийсэн гэж өөрийгөө бодож байгаа. Тэр гэж ерөөсөө тэр гимсэн гимшил байхгүй байгаа байхгүй. Амар. Наач одоо тэгээд тэр уншиж байхад юу яагаадсан юм бэ? Нөгөө Канадын зарим улс төрсөн шүүмжилж ийн гин одоо хоёр улсад ийм албан тушаал ашаад. Одоо байгаа албан тушаал нь юу юм? Одоо ч нөгөө парламентын гишүүн. Тэрнээсээ гэхдээ болно гэж хэлээ. Гэхдээ одоо болоогүй. Одоо удахгүй болох юм байна. Өөрөө мэдчихсэн. Харин өөрөө бол мэдчихсэн. Юу? Чиний хэлдэг юм яг үнэ. Нөгөө Канадын консерватив нам биш тий. Тэдний улс төрчид чи одоо яагаад энэ улсынхаа парламентын гишүүн байж гадны улсын эдийн засгийн зөвлөлт хийгээд байгаа юм бэ? Чи аль нэгийг болооч гэсэн чинь нөхөр бол одоо за улсын хурл одоо манайхаар бол улсын хурлын гишүүнийхээ албыг өгөөд Еврого Украин руу явъя гэж. Тэгээ энэ чи УЕФ-ийн 2000 хэдэн оног нэ УЕФ-ийн залуу лидер юм шүү дээ. Young Global Leader юм шүү дээ. Яг УЕФ-ийн. Тэгээд 2019 онд бас дээрээс нь Board of Trustees гэдэг. Тийм. Тэр чинь бол хамгийн дээд өдөртөл. Тийм одоо УЕФ тэгэхээр энэ
энэ ВЭФ гэж бид нэг Давосын форум вэ дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг хэлээд байна л да. Манай нөгөө ИБ байнга очиж байгаа. ИБ чи Монголд илүү ВЭФ Манайч гэж хэлж болохгүй. Илбэг доржиг. үгүй Монголын гэдэг. За энэ гоё явна энэ. Монголын тий. Нөгөө Дэлгүүрээс амар орж ирж шүү дээ. Тэгээ энэ байгуулагч нь нөгөө дэлхийн тий том корпорацууд болон төрийн байгууллагууд хоорондоо нийлж байгуулсан байгууллага шүү дээ. Ерөөсөө энэ байгууллагын гишүүн байхын тулд тэр корпорацны үг нэ жилийн 5 тэрбум $, доош хүрээ вентэй байх хэрэгтэй тий. Тэгээ ингээ бодохш нь үндэстэн дамсан том корпорацуудтай нийлж төртөө байгуулсан байгууллага. Нэгээс нь нөгөө төр хувийн хвшлийн түншлэл гэж ярьдаг шүү дээ. Одоо сүлд ярьж байгаа. Орчин цагийн 21-р зууны социализм бол коммунизм биш. Үйлдвэрлэлийн хэрэгслийг тэр жигтэн одоо юу гэдэг төр эзэмшээд ч гэдэг юм уу ингээ Ленин мэндийг шүтдэг ш. 21-р зууны социализм гэдэг бол одоо нийтийн эрх ашигт том корпорацууд үүсгэх нэрээр элдв янзын том төсөл хөтөлбөрүүдийг те бий болгоод тэрнэрээс одоо юу гэдэг татвар төлөгчдийн мөнгөөр том компаниудыг сагуулжлах тухай асуудал байхгүй. Тэгээ эн чинь одоо сая энэ бид нар энэ ковидын авторитаризм гэдэг нэг ойлголт гараад ирсэн байгаа шүү дээ. Бид нар чи ковид үе ингээд бүрэн хөл өрөө те тэгээ маскны албадлага за тэгээ дээр нь юу гэдэг ардтан вакцин гэдэг энэ бүх арга хэмжээнүүдийн цаана төр хувийн хвшлийн түншлэл гэдэг одоо тэр ВЭФ-ийн одоо ВЭФ-тэй холбоотой ВЭФ-ийн компаниуд гэх юм одоо тэр Big Pharma те Moderna ч гэдэг юм уу юу гэдэг AstraZeneca энэ компаниудад өөрчилсөн тийм бодлого болсон шүү дээ. Одоо жишээл ардтан вакцин чи эдгээр асар их ашиг орсон шүү дээ. Тэгэд энэ маягаар одоо юу гэдэг хувийн хвшлийн за вакцин муулч моё болов. Би вакциныг концепт вакцин гэдэг концепцийг би дуулаагүй шүү дээ тий. Бас нэг гэхдээ эрүүл гоё юм биш. Тэгэд энэ маягаар юу гэдэг орчин цагт одоо манай Монголд ч хэцүү айл манай Монголын чөлөө зах зээл сонирхож байгаа ч юм уу либертар үзэн сонирхож байгаа хүмүүс ч ингээд зөвлөлт бол тусдаа л найдаад. Одоо ингээд нэг Цэдэн Балгуутай одоо хүртэл үзэлцсэн сте тэгээд одоо нэг Баабар гэдэг хэдэн насаараа нэг хэдэн хүнийг хараалаа. Одоо коммунизм 35 жилийн өмнө буршинд орсон шүү дээ. Буршинд орсон. Одоо социализм л яваад шүү. Коммунистууд, нацистууд гэл энэ дэлхийн нэг цөөхөн хүчгүй ийм хитгэн бүлгүүд ба тэд нар цаанаа тэр демократ арчсан социалист социал демократуудаас санхүүж идэг тийм хүмүүс байдаг. Одоо Сорос ч гэдэг юм уу капиталистуудаас тэгээд энэ вокизм ч гэдэг юм уу орчин үеийн социализм чинь corporate America ч гэдэг юм уу те төр хувийн хвшлийн түншлэл гэдэг юм дээр төвлөрж байгаа шүү. Монголд одоо юу гэдэг юм? Монголд бол ялангуяа юу гэдэг энэ том төртөө хамсдаг те нөгөө ингээд яамдыг өөрсдийнх нь лоббигоороо шууд ингээд өөрсдөө шин яам бий болгоо зах зээлээ ингээд зохицуулаад авчдаг их татвар тогтоогоо тэр татвараар одоо юу гэдэг өөрсдөө хөнгөлөлтөө зээлч юм уу татаас авдаг энэ том корпорацуудыг хувийн хвшил гэдэг амар их өмгөөлдөг хувийн хөгжмөд их өмгөөлдөг боллоо. Дахиад нэг MCS байсан бол тийм юу байх одоо гэдэг Монгол илүү их татвар төлөх байж гэдэг юм уу те. Тэгэхээр яашаа мянган одоо том бизнес Монгол хийж байгуулахад болцоо бас байхгүй байхгүй юу? Нэг хэдэн том корпорац байдаг. Тэгээд тэдний их туслан гүйцэтгэгч бусад зах зээл дээр хөрсөлдөөнийг бий болгодог компаниуд чинь жижиг дунд бизнес гэдэг тийм үстэй. Ковид үеэр том бизнесүүдийг дэмжиж жижиг дунд бизнесүүдийг давбруулж ирсэн бол дүүх шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ энэ багаар энэ 21-р зууны социализм гэдэг чинь төр хувийн хвшил гэдэг юм дээр тулгуурлаж байгаа шүү. Өнөөдөр дэлхийн хамгийн том социалистууд дэлхийн энэ зүүнний хамгийн том улс төрчид бүгдээрээ тэр дэлхийн эдийн засгийн формын гишүүд байна. Тэгээд тэндээс Монгол төртлийн нуур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор одоо чинь хүн намын дорж ханд 1 тэрбум чиглэл доллар орж ирнэ мэн гэж яриа л те. Одоо сая тэр тамхины хууль гэж нь ерөөсөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо хөшнөө дөрөвний татаастай цаад мөн чанарыг ойлгох цаг ирсэн баха. Байхгүй орчихсон коммунизм. Юу жоохон яриа л да дараа коммунизмтай тэмцэж болно. Гэхдээ коммунизмаа бас ойлгомоор байна. Хэрвээ коммунизмын тухай хангалттай ойлголтойсэн бол өдний хүртэл Нямбатар коммунист гэж хаяглаад байж чадахгүй байсан байхгүй. Тэгэхээр коммунизмын тухайч мэдэхгүй байна. Монголын нарчсан намынх нь энэ либералууд. Тэгэхээр хэдүүл одоо жоохон юмаа ойлгомоор байна. Яг нэг үг. Тэгээ энэ ойлгол Зеленскийг либертар чөлөө зах зээлийн үзэлтэй гэж төвчгөндөг солиордог нөхдөд бас нэг юм ойлгох хэрэгтэй. Энэ Апон одоо энэ нөхрийг эдийн засгийн зөвлөхөөрөө авч ийн гэдэг чинь Зеленский бол чөлөө зах зээлийн хэсэг үзэлтэй хүн гэдгийг харуулж байгаа. Нэг хэсэг Зеленский бүх юм харуулж шүү дээ. Балаатад. Тийм. Балаатад юу гэвэл нэг ийм том корпорацууд ч сая
яг Украины дайны ихэнх үед ч удахгүй энэ барууны том корпорацууд удахгүй бид нар Украины сэргийн босгорт руу орно. Айгүй олон тэрбум доллар зарцуулаад Украин улсыг тэр дорн буцаага сэргэн мэргэн гэж ярьсан. Өнөөдөр Украинд мөнгө өгөх хүн олдгоо орчлоо. Украин одоо ингээд дайн зогсооход Украиныг яаж сэргийн босгох вэ гэдэг асуудал амар том асуудал болчихлоо. Хинч тийшээ мөнгө оруулахыг хүсэхгүй байна. Алдагдaltaй өрөнгө оруулах гэдэг байхгүй. Украин гэдэг улс чинь бараг сүрчээд шүү дээ одоо. Энэ үг. За өнөөдөр шийдэлтэй хангалттай. За өнөөдөр энэ өндөрлөж ба. Бэлгүй нэг юм хэлэхгүй. Гэхдээ би одоо юу хэлэх вэ? Хэдүүлээ жоохон яриагаар талтаа хэлж байна. Тий, талтаа дараа юу. Тэгээд бид нар одоо 7 хоног болгон тогтмол цагтаа оруулж байгаа. Одоо бол бид нар тэгж урдных шиг одоо энийг одоо юу гэдэг нэг юм сайн дурын гэх юм уу те. Одоо юм хуучин чи Right News чинь сайн дурын подкастээс одоо бол энэ илүү ингээд бид нар удахгүй энийг видео болгоно. Тий, видео. Арай болоогүй байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ бол бас бидний нэг юм албан ёсны ажилтай манай медиа бас байгуулж байгаа. Тэрний цаг нь болохоор ярэ. Тэгээд ингээд Right News бол одоо ингээд зогсолтгүй юм. За зогсолтгүй нэг 2 3 цаг уус төвчлөө тий. Тэгэхээр яг бидний зорилго бол анхнаасаа тодорхой байсан тийм ээ. Одоо энэ дэлхийд өрнөдөд болоод байгаа. Яагаад одоо бид нэр энэ чухал юм бэ гэхээр монголчууд бид 100% копидол явж байгаа. Тэгэхээр энэ эдийн засаг, энэ геополитик тийм ээ, энэ олон улсад өрнөдийн юмуд яаж орж ирээд байгаа, энийг зөв буруу нь юу вэ? Энийг одоо бүгдээрээ л тунгаан хэлцээ гэж байгаа шүү. Одоо магадгүй комментэр ч гэсэн хүмүүс асуулт одоо асуугаад ороод ирэх ба. Түүнээс яг бид нэг амар мэдлэгтэй ч юм уу. Дэлхийд даяар улс орнууд те одоо парламентын ч гэдэг юм уу юм арчлалтай улсууд намууд нь консерватив те барууны ба зүүнний либералыг хуваагдчихад хахад манай Монголд юу коммунизм бэ? Ч одоо коммунизмтэй үзэлцээ яваад байгаа. Ер нь бол тэгээ ер нь бид нар өөр подкастууд бас хийн, бас контентууд бас хийн. Тэгээд одоо бол ингээд энийг таслуулахгүй та бүхний ер нь биднийг сонсороо те. Тэгээ subscribe хийгээрэй. Тэгээ share-ээрэй. Гол нь хүмүүс түгэж өгөөрэй. Тий. бид чинь тийм мэрэгжлийн ярьдаг хүмүүс ч биш. Яа сүхий тийм судлаач том биш. Тийм зүүдэг хүмүүс санаагаар түгээх гэж байгаа хүмүүс. Амар академик хүмүүс гэхээс илүү бид нар чинь зөв улс төрийн цөөхөн активистууд. За баярлалаа. За ингээ өндөрсгөө. За. За тэгээд дараа 7 хоногт